бидрэг орж байгаа нэг ариун болдгийг багш хийсэн санаж байна. Бомбе. Момон ямар зам юм бол сакура шиг залгагддаг тодорч гэж байна. Шинэ Монголоос таалагддаг юмнууд ярих уу? Дон гэж нэг хог юм байдаг байсан. Гинт гэж юмнууд орж идэв. Их орж ирээд байгаа. Уучлаа. Чи хими их баттай суугаад игээд. Гүнжээ агштай ингээм хөрвөлдөг. Манай үед болохоор би л байна. Нэг багч бас гангтэй. Бүр хөөрхөн бүгээс агчтай. Бүгсгаатай. Зөвчтийн тэр нөө тэмцээнд очсноо ер нь лөөсөр ч юм эсвэл ингээд амар юм дарамттай мэдрэмж төрүүлээд байгаа. Тэлмэр байна. Эрт ночроо. Өөртөө бас ярих хүмүүс сонсно гэдэгсэн ч шиг тий. Сайн байцгаана уу анхаа байна. Та яг одоо нэсгэлэн 10 секундтэй ямар ч хэрэггүй интро зарцуулах гэж байна. Энэ бол анхаасан ярих хэрэгтэй хангадаг подкаст. Энэ бол анхаасан подкаст. Би хөтлөгч биш тийм яс намайг баг ярина гэж битгий хүлээ. Adventure podcast. Кино задлаа. Тэнийг дуус урчаач шиг. Лахаа түрүүж гамт болчихсон. Кино задлаа. Яа. За. Миний амьдралтаа эрүүл хүмүүс хэрэгтэй нэ. За ингээд зүгээр хүн дуудаж гэрт нэрсэн. Эрүүл хүмүүсээр дуудаад байдаг нас. За. Миний подкастын үндийн нэрнээс хязгаар хойг бол мэдэхгүй байна заяа. Ямар ч бичээд хадгалчихъя. Окей. Баах юм бичээл. Ерөөс эдит хийдэг үнээс. За тэгээд шинэ Монголын сайн байна уу? Шинэ Монголын нэрнээр төгсөж анхаа байна. Би 9 дуурын төгсөж байна. Блэж. Би юу онана. За тэгээд өдөр шинэ Монголын юуны талаар ярих вэ? Зүгээр л ер нь шинэ Монголын талаар яриа. Ерөөс зургуулахаа талаар яриа. Сургуулийнхаа талаар. Нэгэнт ишиг эврээ урахыг мөргөх гэж байна. Сайхан мөргөнөө. Тэр зүгээр юм яриа суучсан чинь авринитээс юмд орж ирсэн дээ юу яа. Нэг юу амар шивэр өнөртөг өрөөч. Солиор өөлөө. Шивэр өнөртөг өрөөс солиорооч. Ёслын тайм хүмүүс гэж. Oh my god. Тэр мэрийг яриа тэгээд амар өгтлээ нэгээд ер нь нэг шинэ Монголын талаар нэг подкаст хойлоо хийх үгээд. Тэгээд ерөнхийдөө юм рандом бодлоод тэ шинэ Монголын болдог тиймэрхүү юмнуудын талаар подкаст хийх гээд одоо яг сууж байна. Уна манай хурш болсон. Тэгээд Одоо би яг нэг тийм сэн 3 хүүхэдтэй юм шиг амьдарч байна. гинтгэнэ зүгээр амьдарч яа. Зүгээр. Симпай гарч ирээд гэж. Хэл мэдсэн чи 3 хүүхэдтэй байсан байх. Яа. За окей. Яг үндэ хаанаас нь эхлэх ёстой мэдгүй л л. За ер нь ингэж эхлэе заяа. Яаж орсноос эхэлж ярих юм уу? Тийм. Чи миний яаж орсноо мэдгүй. Мэдгүй. Ари халахаар орсон шүү дээ шоолаад. Дүрстээс бол алахгүй юу. Гоцлгүй яри. За. Минийх бол яалаа зүгээр шалгалтын нөгөө орсон шүү дээ. Ингээд зүгээр ингээд хүмүүс ингээд нөгөө нэг одоо жишээ нь ээжийн аялын газрын хүн. Ер нь ягаа сонгоод монгол гэсэн дээсээ тийм. Би нэг ямар нэгэн подкаст нэртэй ярьжсэн баха. Зүгээр ямар ч сан товчхондоо ярихад нэг 8 дугаар ангид шинэ монголч нөгөө 9 төгсөөд 10-аас авдаа штэ тий. Тэгсэн чинь би тэгж авдаг гэдгийг мэдэхгүй. Тэр 93-т нэг бөө хэрүүл болоод байна гэдэг штэ. Тэгснэ нэг л шилжмээр санагдаад тэгэхээр ээж угаасаа шинэ монгол руу ороо гэсэн болохоор ер нь шинэ монголд орно. Амар зоргоор тэгж одоо баяртай тий. Шалгалт малгалт байдгийн чи барыг мэдэхгүй шахаа зөө тэгснэ. Баяртай гэд. Тэгээд юу асан тэгсэн чинь 8 төгсөд элсэлт авдаг 9-өөсөө ордог гэдгийг мэдээ буцаад очиод нэг жил сурсан байхгүй юу штэ. Тэгчээ төгсчөөд харин гол 8 бэлдээ тэгээд амар их нөгөө хүүхдүүд өгдөг тэгээд айгу цөөхөн хүүхд авдаг мавдаг гэдгийг мэдээд Нөө за. Аюу тийм үү гэж. Тийм үү. Би нэг хичээгээгүй орсон шүү дээ. Нэг зүгээр нэг судалгаа шиг юм болчихсон шалгалтын юм. Тэгээд би нөгөө 6 жилээр авдаг гэсэн шүү дээ. Тэгээд баахан бэлтэж. Oh my god 6 жилээр авдаг юм уу? Сүүхийн хийг. Тэрэгтэй даач шүү дээ сургуулийг яаж орсон яа. Жижигний хөвтлээ. Тэгээ ямарсан бэлдээд тэг би яг тэнцэхгүй байж магадгүй гэд би тэг гол нь физик энэ юус хийж чадахгүйсэн. Бүгөөсөө физиктэй амар муулсан. Тэгсэн нөө 93-т амар физиктэй онц ороод сүртэл нэг шалгалтын материал юус ажиллаж чадахгүй заяа.
Тэгээд 6 хичээлийн юмнуудыг бэлдээд тэгээд бат цат дээрээ бүр багш нар тавтлан аваад. Тэгээд тэнцэхгүй яж магадгүйгээ бөөн өхөл царайлаа хүсч тавд орчдгийг. Энийг ярих гал дөрөвнээс хойш тэр олон орчлыг ярьсан цаа. Товчхоноор хэлүүлээ айху ухаантай хэлсэн юм лээ. Аваадлаа. Тэгээд хаврынхны хэс дээр орж исэн. Тэгэл нэг мөсөн юм уу бүгдийг наал. Тэгээд хамгийн анх мэдсэн болохоор ээж 5 жилийнхэн тийм нэг юу гэдэг лээ. Ийм докюментари нэвтрүүлгийн 25 дугаар суугаарч үл үзээд тэгээд амар таалагдаад ямар сургууль эдэнгээ ирсэн чинь замд нь нэг 2 хүүхэд ээж шинэ Монгол сургууль хаана гэдгийг мэдхүү гэдгсэн чинь хичээ ийшээ байгаа гэл манай сургууль тэгдэг гэл нэг 2 хийхийг бачкаад харсан байгаа заяа. 2 хийсүс чинь гарч нээж чи ээж бүрстөө хөрхөн хүүхэдтэй гэж заяа. Тэгэл таваагураа. Тэгэл бэж өгнөөс амар инспайр таллаа. Тэгэл тэр сургууль оруулахгүй юм байна гэл тэгэл анхаарчсан. Чиэс. Манайх бол маш товчхон. Манайх 1-р хороолоос 13 нүгээд хамгийн ойрын сургууль нь Шинэ Монгол байсан. Өөр сургууль. Гэтэ яг хажууд нь 110 идчихэл үнэс юм сургууль байгаа шүү. Чи намайг тийм сургууль сурна гэж бодоо. За чи 1-р хороолоос хаас сурч ирсэн. 112. Аюуны юм даа яа. Яа. 1-р хорооллын нөгөө 80-д мэд сурч ирсэн үү хэдлээ. Би Монгийн нийт сургууль сурч ирсэн. Монгийн ч модны штэ дээ шүү дээ. Тийм. Яг 1-р хороолоос Монгийн сургууль явж болохгүй юм. Болохгүй. Тийм. Тэгээд манайх нүгээд тэгэл ойрхон сургууль. Гэтэ бас юу аха. Бас ээж аамаа ажлын газрын нөхөний хүүхэд сурдаг мурдаг. Ясан бас юм гоё. Чи тэ шалгалт малгалтанд бэлдэг юм уу? Би тэгээд чи бэлдэг орсон гэр чинь би тэнэг болох гэж штэ. Гэхдээ бэлдэг баха. Тэг би угаасаа нэг тийм айхтар өндөр арайчул аргаллаа. Биш. Яг дундуур л орсон юм байна. Манай ангид манай сургууль бишээ. Манай ангид намайг шалгалт өгөх үед нэгт орж исэн охин байсан. Тэгээд тэгтээ золбоо. Тийш тэг нэг өндөр хөрх охин тий. Тийм. Гэхдээ тэгээд ингээд явандаа тийм нэг мэг чи ингээ өөр хүмүүс гин түгэн манай багш охин хандмам бага гарч ирээ. Тэр ч мөр солиотой юм л ч тий. Байнгын нэг мэгт орж мар. Тэгээд зүгээр дээр шалгалтаа өгөөлөх орсон юм тий. Тэгээд юу яасан? Ээж зүгээр шалгалтын нөгөөд үзэхгүй даа гэсэн нэрээ түүнээс. Тэнцүүлэр гэдэг. Тийм. Тэгээд ээж өө тэнцлэгсэн ч өө бараг л харин $800 илүү тэр үед намайг ороход $800 гэжсэн байхгүй юу? $800 биш шүү дээ 800 мянга гэж. Нөө $800 байсан. Түүж $8 авчих. Нөө $. байсан. $. Тэр үед чинь марыг 1000 200 байлаа. Чи элбиггүй ч өмсөнд. Яг штэ. $800. Хоёул нэг л жилийн зөрүүтэй үстэй. Тийм. $. байсан баха. Тэгээд би бүр ингэж яна би дэмий чинь шалгалтыг өгвүүдээ. Төрөөр намайг ороход 600 мянга төгрөг өссөн шүү дээ. Чамаас ихаар $. Залинжаад байна. Би хэлсэн. За anyways something 800. Дараа жилийн гэхдээ $800 биш төгрөг болсон санагдаж байна. Хэрэлдэх үү? Одоо ч юу нэ баг. Одоо 8 мэдгүй яг тэр Шинэ Монгол ямар мэдгүй Харума Фудийн лав 8 сая мэл. За. Гэхдээ амар гайгүйдээ ордог юм лээ заяа. Сая сургуулиуд судалсан чинь бүр ёо. За. 24 сая маяг шүү. За. Манай сургууль хамгийн төлбөртэй сургуульчсанд бол хамгийн гайгүй төлбөртэй юм л. За ер нь бол энэ подкастыг сонсож байгаа хүмүүс нэг хоёр өөр юу манай хүн барилдах чинь за хоёлаа 5 минут дараа ирээд болчих. За өөр байка Монгол ялагдлаа. Өндөрлүүлээ. Монгол тэмцэнэ өндөрлүүлээ. За зөвөрчлээ. Тэгээд орсноо ирчихсэн тий. Тийм. За тэгээд ямар ч гэсэн орсон юм байна. Нэг санаанд явжсэн чинь галтраа орсон байна тий. Яа тэгээд ер нь оронгууд чи ихлэд юу яадаг штэ. Одоо санаж агаар болохоор поргон хийн гэл. Oh my god what поргон гэсэн чинь Микер поргон гэдгсэн чинь сургуулийн гад 9 сарын 1-нд бүгдээрээ цугласнаа зогсоод тэгсээ тэр нэг дуу цээжлэхэд дууны үг өгөөд ёо нөгөө нэг сургуулийн наран ус тэр одоо бүр бүх бадаг нь байдаг бүр арай л кино задлаа тэр бүр арай л амар их тэр 3 дугаар бадгаад болохоор бомбе орны юу лээ за чи зэжлэх хөл поргоноос хийх чи ажидхаа хараад байгаа болч тийм аа гэтээ тэр момент чи ямар гош заах ихнийх би тэрийг санчлаа би ч ингээ 10 дугаар ангийн хүүхэд болж байгаа штэ тий 1-р ангийн хүүхэд биш тэгсэн чи ингээ 3 дугаар ангийнх нь ямар хөөрхий ингээд байгаа байхгүй тэрэнд нэр амар шоконд орж ирсэн яагаад тэгээд байгаа юм бол лоо адилхан л жоох юм харин тий бүгдээ ахлах ангийнх штэ тийм тэгээд нэг санаж инээр тэгээд нэг сонирхолтой нь гэвэл ингээд тэнцэнгүүтээ 4 ангид хуваагдаад
Тэгэл ингээл 1 2 1 3 1 4 гэж яадаг шүү дээ. Тэр бүр ингээд яг нэг харж байгаад яг нэг галтар бишэр нэг хуучдаг шиг санагдчих. Манайх нэг хамгийн галтар нь. Тэнд надад хамт амчин галтарлаа ш тараа гэж бодсон юм чи яа. Тэгээд хүмүүсэд хоорондоо Уучлаарай манайх галтар биш нээс ш та. чи хэдий дээсэ. Нэг. Ингээ харин Чи нэг дөрөв өгч. Гэтэ нэг хинч зөхөөсний бүгд оронгууд зүгээр нэг тэгэлждэг хамгийн муу. харин 1-4-т ордог гэдэг би тийм муу юм багтай. Нэг амар юм аа. Би бол хэлээд жоох айсан. Манай ангийн багш чинь танай ангийн багш юм бэ? Аяж багш тий. Гэтэ танах амар 1-4 байсан шүү. Манайх уу? Тий. Манайх нэг сурлагаар бол нэг алахгүй. Нэг сурлагаас бус юмар бол алнаа. Тий танах ер нь айгүй авирлаа гингээс шүү дээ. Санаж байна. Танай ангийг санаж шүү би. Вау. Чи за чамаг санахгүй байдаг шүү. би хуцаа. Чи нөө яагаад Чамсан санжин. за лидерчлэр л дараа ярьсан. Нэг гээ орсохгүй юу тэгсэн чинь Аагийнх ч үгүйсэн бааштай штэ. Аагийн багш юм уу? Oh my god so lucky. За. Тэг би юу нээр гой ангийн багш нартай сараад өгсөн. Тийм ээ тий. Аагийн багш тэгээ дараа нь Батарч багш. Oh my god. Аагийн багш ингээд айгу бааварлахгүйгээр баавартай ярьдаг байхгүй юу? За. За ингээд хаврын хилтийн нэгт орсон нансалмаа байна. Намрын хилтийн нэгт орсон нансалмаа байна. Хаврын хилтийн нэгт орсон энийхэн боглон байна гэд манай ингээ хоёр хүүхдтэй хэлчихлээ за. Дунд сургуулийн дандаа нэгт ордог гэрэл байна. Гэрлийг мэдэх юм. Надтай адилхан гэдэг. Тий. Танаа нөгөө нэг жижиг найз за. Тий. За тэгэл тэгснэ тэр гэл тэгснэ тэр олимпиадын тэр мэр гэж мэгэл заа юу. Тэгээ танилцуулсан хэдэн хүмүүс нэг авираа. Тэсэн чи би хийж биш ядаргатай. Юу гэсэн чи од штэ. Юу яаж одох юм? Чи нэг Монгол телевизийн телевизоороос нэг хай хөрөнгө гарчдаг юм сте. Нөө. Хөө бид нар хэцүү анги тоглолт чинь бүр дараа нахгүй. Хоёрдугаар төгсөд тахгүй. Би чамаг нуул хамзаатай андуурч чинь за болоо. Ядаргатай. Сэн төөр чандуурч юм гэж бодоо. Надад болохоор нэг амар эвгээс юм болохоор манай ингээд амар их дунд сургуулиас орж ирсэн хүмүүс байсан байхгүй юу? Нэг баг 10 хүүхдээс нөөч шиг. Тэгээд айгу мас нь нааш ороод ирсэн. Тэгээд тэд нар шиг хоорондоо би нэгэ таньж байгаа юм амар тотно штэ тий. Тийм штэ. Тэгэл би нэг гөлөг шиг ажил хамгийн хойно очиж сууц хинтээ суужсэн юм лээ. Гэтэ би нэг сайн хөх зорилго дайрсан юм байхгүй юу? Би нэг хүн харахад амар гимгүү зэрэг чи мэддэг үү? Чи гимтэй зэрэг нь харцаалаа мэдгүй. Би тийм хөрхөн гимгүү зэрэг байхгүй юу? Хүмүүс нэг гимгүүл гэж яриаддаг. Тааш нэг ярьдаг гимгүү дээр ямар бол юм гэдгийг. За зүгээр гимгүү зэрэг айсуухгүй суужсэн. Яна яагаад нэг шүү. Яна шинэ Монголын группээс битээсаа. За тэгэл ямарсан дэж орж ирсэн байна хамгийн өөр. Илтээс өөр дурсан юм байна. Дэжсэн дууга чангатуулсан уу? Тийм илтээс бол тийм л юм санаж байна. Ингэж мөнгөнд болохоор бүр өмнө яг тасралтгүй өсөн жил урцсан юм уу? Үгүй шүү дээ. Би ч ихлээр нэг дөр орлынхаа яг харьяа дүүргийнхаа улсын сургуульд сурж байла. Цуврал сургууль уу? Тийм цуврал сургууль 83 84 гэл тэрний 83-т нь 83 гэдэг зам мэдгүй нэг 2 ортой толгоос. Тэр сургууль сурж байгаа. Тэгээ Монголын шилжээ. Тэгээд шинэ Монгол руу шилжиж ирсэн. Нөгөө нэг эхлэлтэй 9 сарын 1-нд ангид нэг амар олон Япон хүн орж ирж мэрэл нэг амар нэг тэ мотивашнл нэг спичүүд өгдөг да. Нөгөө бид хэд нэг сууж байгаа дэлхийгээ орох гэж байгаа юм шиг. Тэр яриануудыг нь сонсч ирсэн юм тэгэл. Тийм л энэ ч шиг. Бид тэр ч амар мотивашн сонсч ирсэн. Вау. Би тэр үед одоо өндөрлөгөөс харахад үнэхээр ямар новшоо яриа байл гэж байна ч гэж. Симпайнер ярьж штэ. Тийм. Тэгээд бас ингээл одоо нэг хүүхэд амар ядаргаад өгдөө ингээл нэг юм болохоор нэг хүүхэд босоо сэтгэлдээ хэлээ дандаа тэгтээ нэг тэр нь би эсэж штэ. Сэтгэлдээ хэлүүлдэг амар сонь заяо. Тэгэл яг ангийн хамгийн хинхгэн химбдээ шууд тодорж байгаа юм чинь. Hi. Hello, that's me. Надад болохоор яг тэр юм сэтгэл хэлдэг ч юм уу тиймэрхүү юм ингээд амар зүв санагддیں۔ Заяо. Окей гэж. Зүгээр амар зүв калчер юм санагддیں۔ Заяо. Зарим зүгээр ингээд жигнэсээ амар ингээд бөөлжтөл сонь юм ярьдаг байхгүй юу? That's me. Тэрнээс олж юу нэгээд би жишээлбэл ингээд амар сэтгэл хэлмээр байдаг байхгүй юу? Тийм хүүхдүүдээс олж хэлж чаддгүй байсан заяа.
Зарим босноо жихнээсээ өөлж мөлаал тий. Яна би өөлжсэн юм шиг аа. Чи тэгэхэд нэг өөлсдгийлэх үү. Яг би юу сэтгэл үзсэн үү? Үгүй би амьдралдаа сэтгэл би араа тэр ёслолын өрөөлөө ороод яна хизээ арах юм болоо гэж ингэ бодсон. Ингээд амар ингээд олон Хойл ер нь амар гоё яг юм гоё үнцэг гаргаж ирж юм шүү дээ. Ер нь бол ингээд Every Shin Монгол хайсаа чам шиг нэг найд над шиг нэг найзаад өгөх. чам шиг нэг Иесус ч найсан над шиг нэг ном Иесус ч найсан. Яа. Тийм байдаг байхгүй. Тэгээ одоо манай найзууд ч гэсэн зарим нь бол амар тийм аа. Тэнгүүт ингээд Шинэ Монголд бүр амар дуртай нэг хэнийг хэсэг нь бол ингээд бүр амар дургу болцсон. Тиймэрхүү хүмүүс бол амар их байдаг аа. Би дуртай наа чи дургу нэ гэдэг хоёлаа гоё тэр үнцэн гаргаа яриад. Хоёлаа гайгүй л үүдээ тий. Гайгүй ах. Манай дүү стил сурсаар байгаа л та. Чи яг харин тийм манай дүүс байгаа. За яах вэ? За зүгээр ааш шиг. Тэгээ танаа дүүнэр ч ямар исэн? Манай дүү Сэтгэлээ хэлдэг үү? Манай дүүнэр сэтгэлээ хэлэхгүй яа. Харваа сэтгэлгүй зэрэг гэж. Тий яа. За тэгээд 9 за тэгвэл ингээд за үе үеэр нь явал анги гараад гэж. Тэгвэл арай хөөхд амар юм шиг. Юу анги гараа. Нэг хоёр гэдэг. Биш ингээд одоо жишээл 9 сарын 1-нд орчвол энэ жоохон байж байгаа л. Тийм. Нөгөө нэг намрын спортгад болдог ч тий. Тэрнээс танилцах нь намрын спортгад ч үү. Тэр нь тэрнээс өмнө танилцах болдог лөө. Тийм баха тий. Тийм тэр чинь амар сайд штэ над чиг англи хүмүүс амар хэцүү яг орхон өмнө хосоосоороо хорно гэд нэг рүүл тавьчин заяа. Би одоо ямар лесби болж орлоо штэ. Хинч надаас асуухгүй заяа. Хэрнийг нэг тийм үед нэг тийм амар тийм handsome boys нэг тийм юу гэдэм шүү дээ. Тэгээ манай анги би эхлээд нэг хэд дорохдоо ойд бүтэ нэг ингэ дааг юм байна. Ойд бүтэ 1-3 байсан баг. Манай ингэ л байгаагүй. Тэгсэн чинь ингэ ойд ингэ хүмүүс яг F4-ийн Кучмпио шиг гээд ойд бүр амар юу байсан штэ ингэ тийм амар хөөрхөн бой гэдэг тийм нэртэй. Тэгээ би 3 дугаар ингэ ойд бүтэ нэг ингэ ороод ойроос авсан чинь гот энэ юу гэж Кучмпио миний програмч яа. Ойд бүтэ хаад фриспин байгаа лөө. Тийм баг. Хаяа дөө. Тэсэн чинь хүнтэй суулгах гэхээр ийм яриад байдаг шүү дээ. Доотлаа. Тэгээ ойдыг амар тийм гэтэгдэг. Гэтэ угаасаа яг үеийнхаа хүмүүсийг амар юу ажил боддог шүү дээ. Юу гэдэг чи. Угаасаа бүх нөгөө нэг сэнтэ мотыг харж байгаа болохоор тийм. Манай үе од юм од чи доошоо амар. Доошоо мошоо од явах гээд бүр цаачин гот шүү дээ. Хүүе. Од яах гэснээс. За тань ер нь ингээд үе үеэс ер нь дажгүй гэж за бодож ирсэн хэлж үзгүй ойлаа. Нөгөө баг дажгүй гэж бодсон. Тэгж бодоогүй юм байхгүй. Үгүй. Намайг ороход өөр бас хийн алдартай байсан гэсэн чинь нэг нүдний шилтэй одоо нөгөө TTV-д ажилладаг штэ буржгар өстэй нүдний шилтэй. Баяраа юу? Тийм. Баясагийн. Амар нийгэм итгэвтэй байсан юм шүү. Юм болгонд л ингээл тэр бас амар алдартай байсан штэ. За чиний тэгээд рол моделүүд чи хийм бэ? Чи яг царайлыг асуугаад байгаа мó? Тийм алтартайг асуугаад байгаа мó? Тийм тэр чинь бас ингээ англи нь өөр шүү дээ. За тэгээд өөрийнхөө санаж байгаа англиудаараа л хэлнэ шүү дээ. За хоёул яг зүгээр юм нэг эрэгтэй эмэгтэй хүн гэдгийнх нь хувьд ярьж байгаа шүү заа. За. Пагисагийн эрэгтэй эмэгтэй хүнийх нь явдаг ш. За баяраа л үгүйс готч би тэр чинь нэг их сургуультай самж явсан байхгүй. За танаа уу юм уу? Үгүй манай дээдлэх нэг сургууль нэг мэрэгжил болохоор баяраа өгч их олон хичээлээ хаалгасан. Тэгтээ эрэгтэй эмэгтэй хүний хувьд ярих гэдэг шүү. За би бодъё зав. Танаа үеэс юм царайлаг ч юм уу хөөрхөн санагддаг гэсэн юм болов. Нэг нөгөө бандид өгсөн шүү дээ. Бэлэгт. За. Эхнэр нь бас амар хөөрхөн. Бас төрөө. Тийм төрөө. Тийм. Төрөө. Тач тэр анхнаасаа бүклэгдсэн байсан. Өөрөө шаастай гэж бодчихсон байж тхүүр гэж. За. Танаа үеэс тэр байна. Бас нэг бор би чамд эл дээр хэлсэн тийм үү. Бор үсэг ээлддэг бор. Яа нэрээс нь гоо бэ? Саруул уу? Биш юм шиг байна. Үгүй саруул одоо бүр. Саруул гэж юм бэ? Чин. Үстэй. Чиний краш идэнтэй суугаад. Саруулаа чи мундан нэстэ суучлаа. Саруул одоо суухгүй байгаа. За. Чин тэр үед л дарж авах юм даа минь. Дэж суухгүй. Тийм тэр ч ихтэй хөөрхөн зал байсан мэлээ шүү дээ. Би сүүлд нэг тэр ингээ хайл тарахаар ихаатай амар адилхан. За ингээд. Oh no. Нэрээ
тий. Үгүй шүү. Тэр Монголд нэг ингэж ярих юм бол ойд болохгүй ч юм уу. Гүүштэй. За саруулын орцсон хөөх юм. Гэтэ би тэр үед аль гэж боддог байсан. Нэрийн ч мэддэг байсан. Саяхан зүгээр саналгүй энэ амар харсан тэрэн шинэ Монгол хэлүүгээд нөгөө подкаст орсон байна. Сонсон тэгэж сүүлд 10 жилийн дараа крашлаа. Саруул 10 жилийн өмнө бол цаашин зүгээр л нэг өндөр туранхаа борох байсан. Зүгээр нэг одоо ч гэсэн өндөр туранхаа борлох хүлээлээ. Үгүй одоо амар лаг би нэгтэй. Би өөрөө шивсэг олчлаа. За саруулын би одоо хүнтэй суугаад манай найзын дугаар 0415 банкын хайг мэйл борно. Хаяа Instagram дээр чинь лайк тарж үл тэр би шүү. Үеийн сонсч ивэл манай найзын 5 followersтэй аккаунт байх хүсэлтэй. Тэр чинь би шүү. Саруул угнаахгүй качаас яа. Ууган саруул. Окей, за. Тийм ээ. Өөр нэг бор царайтай юм үсэг гэлждэг бас өндөр. Гэхдээ сагсан тоглолтын мөртлөө бас нэг сэн тоглолтгүй байгаа. Тэр чинь бэлэгт штэ. Бэлэгттэй. Би ч юм сайхан үзүүлсэн тэр бэлэгт мөн тэ. Үзүүлсэн шиг юу ч үзээ. Нэг бор юм байсан нөгөө тийш. Хойлоо зүгээр гүшрээд 30 өрчээд стил шинэ Монгол нэрийг санахгүй. Би цаагаа оожгаад яриад тэгнэс. Би танаа үеэс болохоор нийлдэг нь мориур дардаг ариун заяа. Юу хулан, бондгор улан. Навс татан жери. Зүгээр жеритэй бол сүулт юм байна. Тэр үед болохоор амар сакс тоглолт гэсэн санаж байна. Амарлаг бүжиглэг амар сакс тоглолт гэсэн санаж байна. За танаа үеэс драм интерт байдаг л танаа. Хүч манай жалам харыг мэдгүй ариука. Мэдхэн мэдэн гэхдээ нэг тийм тотн биш юм. Ариука хөрөх шин. Ариука хөрхөн те. Яг санаанд орж байгаа тэр яг нөгөө юу гэвэл альбом маа гаргаж ирээд диплом шивэл монтаж гаргаж ирэх юм бол бас хараад өөний хөрхөжтэй ээлж магадгүй юм байна. Тийм ээ. За эрэгтэйчүүднээс нь бол тийм ээ. За чи манай үеэс санаж байгаа юм байна. Танаа үеэс өстой. Оо юу нөгөө тэлмэн чинь танаа үе лөө дээлүү юу лөө? Талаа дээшээ. Тийм танаа үе бол санахгүй байна. Чи маань хөр төхрө хэлж байсан. Яа золоо гай нөхөр. He's kind of hot guy. Are you happy now? Окей. Тийм тэлмэн өөрхөн. Гэтэ ингээд нэг хөөрхөн би тэлмэн гөр сарил гэж харж байсан баха. Яг нэг тэгээ бидчихсэн хүмүүстэй нөгөө хит татн олчгооч нөгөө нэг ингээд нэг царай нэг блөрөлчтэй шүү дээ. Лоод нь гарч ирээд. Бид нар ч бас яаж нөгөө хамт Япон явсаахгүй. Тэгээд сар амьдарч мандраад. Тэгэхээр чин угаасаа нөгөө хөөрхөн гэж бодож исэн хүмүүс хитрхи найзын хүрээнд орж ирэхээр хөөрхөн харагдгаа болчихдээ шүү дээ. Үгүй манай үед ч жинхэнэ хөөрхөн байгаа шүү дээ. За хин. Манай үеийн намсраа чи намсрыг мэдгүй? Шаруу. Наг тий. Намсраа амар хөөрх штэ. Oh my god би тэр багтай ингэсэн шүү дээ. Яа. Намсраа сонсч чи ивэл бас. миний мэдээ намсраг ярьж гинөө. Яста хөөрхөн хэр талын цэцгэрхүү. Би миний санаж байгаа намсраа боллоо. Тий шар. За G2-ийн сайхны хэмжээр бол өөр юм байна. За тийм ээ тий ер нь. Синана хасраж амар хөөрхөн аш юм шиг юм. Ямар ч амар хөөрхөн гэж бол олон хүнээс сонсч ирсэн. Гэхдээ not my type of хөөрхөн гай. Оо тий бас манай үеийн даашка амар хөөрхөн шин. Яа. Тий хөөрхөн. Маш хөөрхөн үдтэй шүү. Тэгж бол ойрхаараагүй. Би бол маш ойрхон харсан. Аач гэж. Юу тайлбар. Тэгээд ямар гоё нүдтэй юм бэ гэж бодсон. За. Даркас сонсч ивэл. Манай найз 0415. Манай пала аач гэж. Тэгтээ клаач амар сурахгүйсэн мэт. Сурахтайсан юм уу? Уу надад л нөгөө жоохон бахтай илүү хөөрхөн байсан санагдаж шин. Амар хөөрхөн өндөр хавар мөртэй гэж. Тэгээд хамар намсна гэж байх уу? Үгүй яха одоо ч нэг мухач л тээ. Тийш дээ нэр флачин танаа үзсэн. Гэтэ ийм айгу онц сурдаг тийм нерд царайтай хөхтэйсэн тий. Фла юу? Гүү штэ. Хүм би гурас надаа юу? Мэдгүй. Үгүй хаа. Чи санаатай бол андуураг үздэг. За ихтэй нэг тийм охин. Тийм. Охин зөндөө хаа. Гэтэ яг тэгэл тухайд амар алтартай охтууд ер нь ингээл үе ялганд л байдаг гэсэн штэ нэг хөөрхнөр алтартай охтууд. Тухайн үед тэгэл бодвол бас матер юм болохоор үзээ ядал ч юм уу тий латархаа ч юм уу явсан баг. Гэтэ одоо бацсан ч хөөрхөн амт түрнээс амар хэцүү амьдэрчсэн юм байл. Чи тэгж боддгоо. Хөөрхөн болоод үзсэн чи хэцүү амьдэрдах юм би одоо. Hello. Хөөрхөн үү?
Ер нь бодоод тахад байна шүү дээ. Хөөрхөн амьдрал хэцүү юм нөө. Хамгийн хөөрхөн баг манай үед байсан баха. Манай үеийн тэр Сүндрия, Дэлгэр маань өчөөрлөг охин. За тэр хоёр бол зүгээр үнэхээр согоо цаашаа. Чи Дэлгэр маань мэдгүй юу? Яг хич орлоо шүү дээ. Амар хөөрхөн шүү дээ. Тэгээ танаа амар олон хөөрхөн охинтой. Миний санаж байгаагаар л тэр Сүндрэч амар хөөрхөн. Амар хөөрхөн. Тэгээ Сүндрэтэй нийлдэг бас нэг адилхан охин юм лээ. Байглаа юу? Байглаа юм уу? Мэдгүй. Нэг юм бас нэг онц сурч мөртэй юм шиг байлаа шүү дээ. За. Чи яг нэр нь хэлвэл тэгтээ байглаа биш хаа. Нэг сонирн байглаа гэдэг юм шиг. Тийм ээ хөөрхөн тэр эдний нийлээд нэг хөөрхөн охтод. Чи тэнд бол байгаагүй. Тэнд бол байгаагүй. Чи юу ямар бүлгэлд байгаагүй. Би юу ганж байгаагүй. Надад зөв жижигч хүн болтгүй байлаа. Тэр ганцаар анги өгсөн. За тэгээд хишигмаа байна тий хөрхөн. Тийм хөөрхөн. Би танаа үеэс ямарсан нэг хэд хэдэн ёо ямар хөрхөн хөлтөд гэж харж байсан. Хин хөрхөн штэ. Тэгээд хавхагмэгийн нөгөө хурмайсан. Мига. Өө тийш дээ. Мига амар хөөрхөн штэ. Тий уусаа загвар өмсч штэ. Сөө хөөрхөн. Тэгээд тэр нөгөө төрөөгийн чинь найз охин ч юм амар хөрхөн. Тийм. Марлаа. Магийн бол. Хон хоко мимига Марлаа. Түүгтэй дураар нь л. Ярсан тэрээс амар хөрхөн юм гэсэн юм аа. Мига юм шүү. Мига. За. Энийг бүр нэг гадны ойлгохгүйг подкаст талаад яа. That's fine. За тийм ямарсан танай үе амар хөрхөн гэсэн. Манай үед болохоор би л байна. Манай үед нэмэ мөн изаура. Үгүй талаар бүр ямар ч memory бэ. Манайхаа байна уу? Бис нүвэ татчихлаа. Би миний санаж байгаа хамгийн хөөрхөн охин болохоор нэгдүгээр ингээд нэг спорт юмсан болдог шүү дээ. Тэгсэн чи яаж чагаад гай болж нөгөө манайх спортдаг сайн юм аа. Тэгсэн чи ингээд нөгөө 3 дугаар ангийнхнаа хожоод байхгүй юу? Тэгсэн чи нэг амар хөөрхөн 3 ихч орж ирээд зодоо их гээд яна та нар ер нь бид нар өөртөө болсон багч. Хажуугаар нь та нар чадахгүй байх мэн гэж өнгөрсөн гэлүүдээ. Тэгээд тэгсэн чинь ангид орж ирээд нэг амар уурлаад тэр 3 бол үнэхээр амар хөөрхөн. Нэг нөгөө охин чинь байлаа байгаагүй лөө. Баш хаагүй тэр бүр дэш шүү. Тийм үү. Тэр бол ёстой бас хөөрхөн шүү. За чи ямар тань ёстой бас хөөрхөн гэж. Танаа үеийн 3 дугаар анги гэхэр чинь 7 дугаар үеийнхэн болж таарч шүү. Тэгээ манайхан чи 6 дугаар үеийнхнийг бол мэдгүй тий. Тийм мэдгүй шүү. Орхиж байгаа төгссөн байсан гэсэн юм шүү. Манай мэдгүй нөгөө нэг яг ингээд нийтээ хад 3 тайсан амар тийм хол санагдаг болооч тийм амар лаг санагдаад дээ шүү. Тийм биш нөө. Тийм болохоор чи манай үеийг санахгүй байхгүй юу? Тийм. Манайхаас доош 2 доош 10 дугаар үеийнхэн манайхыг ярьлаг гэж бодсон гэ хэлээд өгөөч гэж. Нөгөө тэр чинь ингээд манайхыг үг нь яг лаг гэж бодох хэвээр моментн дээр нөгөө өргөтгөл баригтаа таа. Нэг барилга дотор байхаа болцсон шүү дээ санаж байна уу? Тэглүү. Тийм. Окей гэж. 3 дугаар ангид тийшээж ордог шүү дээ. Тийм. Тэгэхээр та нар хоёртоо орсон юм шүү. Үгүй ч бид нар хоёртоо хуучинд байсан шүү. Хуучинд байсан юм уу? Тийм. Тийм 3 тал. Тийм 3 таа тийш явцсан. Тэгээд нэг юм сонио доод ангийнхантайгаа тааралтаа болцсон. Тэгсэн чинь жоохон бас хүнд ялсан. 9 сард орчоод тэгээд танилцах гэж хин царамтай царам мөгн явчихад тэгээд спорт наадам болоод спорт наадам гэхдээ амар бас гоё ингээд амар тийм бас гоё болдог юм шиг санагдаад тийм амар гоё хийдэг те ер нь гоё шүү. Тийм ер нь бол гоё. Би бүр амар би нэгч спортын тэмцээнд ордог мөртлөө тийм ингээл хоноо өнч. Тийм харин хоноо өнч байдаг. Тэмжээл ээждэг гэсэн шүү. Бүр амар сонирхдаг. Үгүй тийм гоё гэсэн маа. Гэтэ би ясаа яг санаж байна. Танай нэгэн дөрөвчин бол амар орж ирчихсэн. Бараг алтмал тавчлаа. Манай ангийн Бямба, манай ангийн нөгөө Сэгийн хоёр ч бүр тэр үж бүр галзууд өгөлдөг шүү дээ. Тийм. Тэгээд ер нь миний орсон анги болох нэг спортоо нэг. Би бүр амар сайн танай тэр нөгөө танай ангиас гардаг баг санаад байна. Тэр золбоо молбогдох. Тийм. Золбоо юм тийм. Сэгийн ч бүр волейбол бүр алж байгаа юм чи. Тэр бөмбөгөнд орогдвол барыг үхэх. Тэгэж үхэж яхаар хүүхдээ гармаар угалж байгаа юм. За тэгээд өөрий боллоо. Спорт наадам болоо. Шинэ жил алдаг. Шинэ жил бас хосороо гэж солио. Тэгээ яг үндэ танилцах үдшиг шинэ жил ч гэсэн тэгэл хосороо яг үндэ эхний нэг 5 алхаж орсон үйлдсэн хоёул орд үзтээ. Ер нь бол тийм. Нэг хосороо орсон байд юм уу яг батны хосороо балцсан хүмүүс л зүгээр нөгөө нэг яг далиндуулмаар байсан нь. Тэгээд ороод тэгэл тийм бах тийм. Тэгэл далиндах шаас. Жохон тэр хүн тэнд сандарч байгаа л. Тэгэл яна гэж байгаа л тэгэл би нэг тиймд ордог байсан юм байна.
Танаа үед тэр танилцах үзэл хаана болчихсон? Манай ах тэр Чикаго ч үлээ. Тийм газар байсан шүү нэрээ. Бүү. Анх удаа баарнд орж ирсэн манай. Нөгөө тэс таана болсон юм тест сандгүй. Нэг баарлаа. Чи орсон юм уу? Би нэг 3 дахь ангитал орсон баха. Чи юм гомд орж ирсэн гээ. Би өөр нь юм бод баг орж. Би шинэ жил мэл нэг удаа л орж ирсэн. Ямар тэнэг хөөхтэй. Тийм ээ. Надад яг тэгээд идэх юм аа. Ер нь ингээд бүдүүн үний зовлон чи ихээ. Чи тэр үед бүдүүн байгаа үстэй. Ер нь жоохон яг одооны шилийн бондгоорлаас. Хоёлаа одоогийнхаа хэдэн жилийн дараа турхаа байж гэж бодгоо. Тавар тийхүү. Тэр үе харахаар хүүргээр нь зүг зүгээр л хэлсэн байсан мэлээ шүү дээ. Чи ч гэсэн хоёлаа нэг ижлэгэн болооч тайсан. Яг ижлэгэн. Хоёлаа сте шинэ Монгол сурч байхдаа бүр хүний өрөө нэг үг сэлж үзээг бах тий. Нэг үг сольж үзээгүй. Чи яг үнэ л дээ яг намайг энэ эргүүл гэж. Би чамаг яг тэр багийн цагийн маяг шиг амар энийг мэдгэхдээ би ч гоёор хэлсэн аа чи. Гоёр ч хэлгүүлтэй би ч нэг мэдгэхдээ хүн жоохон дургу. Бид нэр үгүй яригддаг байсан. Солиотой хийхтэй. Тэг шинэ монголч нөө юу яадаг штэ. Улирал болгон шалгалт аваад байр эзлүүлдэг штэ. Тэгээ нөө сурлагын дэвтэр дээр сурлагын дэвтэр. Надаа 3 жилийн мас сурлагын дэвтэр дандаа байд штэ. Он зурж ирсэн өөрөө. Нэг тийм айхтар онцрог байхад нэг голоор нь л явсан аа. Голоор нь л гол хаваар нь л гэсэн чинь манай ангийн мандмаа их зүгээр байнгын нэг сайн амин гэж нэг гэрлийн дүүчин бас айгүй нэгт ордог гэсэн юм шүү. Ундрал гэдэг тань үед байдаг шүү. Тийш ундралч амар ухаантай шүү. Тийм тэр чинь мацаатай амарлаг. Тийм. Гэрлийн хэн ч ер нь бүгд амарлаг сурдаг. Дүү нас үдээ нэгт ордог бас. Тийм үү? Бас энэ Монгол солиотой юм байсан. Шимэр дарамттай. Юу танай ангийн багш чам Батар жогш амар хичээл амар гой фаны ордтой. Тийм шүү дээ. Бүр ингээд би яаж яхад амар инээд муутай. Тэгээ Батар жогшийн жоок нь бүр ингээд миний бүр sense of humor бүр амар таардаг. Би бүр ингээд баг ингээд за багш намайг яваа та баг гэж бүр ингээд ингээд барьж инех гэж амар хэцүүдэгч бүр. Тийм шүү дээ. Тэгээ бас нэг шинэ ангийнхныхаа хажуудаас чанга инеж чадахгүй. Багш хөөрхс. Маа багш бүр амар хурцтэй. Дээрээс нь амар сэтгэлтэй. Яа, танагч амар. Тийм хөөрхөн хөөр. Тэгээд ингээд Батар жог шалгалтаа тасчаад яг ингээд дүнгийнхэн дараалалаар ингээд шалгалтынхаа материалыг өгдөг байхгүй юу? Тэр мэдхүү. Тийм үү. Ингээд нугалцсан өгдөг гэснээр санагдд юм бэ. Дүнгийнхэн дараалалаар бас амар нэрдтэй тэрийг ингээд дараалуулаад зогсчихлээ гэдэг чинь. Тэгж дараалуулж өгдөг байхгүй юу? Тэгээ ингээд төрүүлж авах юм бол чи өөрөө F авсан байна. Сүүлээр авах юм бол тэгээд гайгүй авсан байна л гэсэн. Тэгээд тэр хичээл бичээл юу амар гой заадаг те ойлгох гой. Тэнийг юу гэдэг лээ. Би одоо эндээс тэр шохог чам руу ингээд шийтгэд яана яаж нэг тийм амар ярьдаг. Яа. Угнаас Эрдэнэ төгчих алиал хүн байсан юм шиг л тааж заадаг сэдвүнгээд хооцсон. Жоок нь орж ирэхгүй. Хоёрдугаар ингээд чам 2-1 нэг тэг байгалийн хичээлийг ордог байхгүй юу? Хоёрдугаар ингээд хоёрдугаар ингээд физик хичээл нэг баг би гаргадаг. Ингээд манайх амар заяа. Зүгээр ингээд надад даалгавар шалгал болоо заяа. Чамд уу? Чамд уу? Би ингээд даалгаврын топ бүртгэгч. Хий ордог үсэ. Эрдэнэ төгш. Тийм. Тэгээд манайхны дүн баг миний үзмжээр гарна даа. Гэхдээ би тэр позишнаа тэгж жоохон байж байгаад боллоо яалаа гэж. Харин тэр Эрдэнэ төгч орчихснээс хамбар бол ногоон гэхдээ ногоон ч шийч мөгдөг гэд нэг ярьжсэн нэрээс урддаггүй яа. Тэгээ би өргөл самбарыг ногоон биш чэж мөгдөг л гэж бодож үлдсэн. Нэгдүгээр ингээд дайсан тийм legendary багш нар чаа. Ончиг. Та хэд болохоор нөгөө үеийн багш оюунч мөгсөн болохоор бидэнд заадаг сах тий. Тийм. Оюунч багш мат оюунч багш ордог байсан. Тэгээд монгол хэл манай багш. Гэтэ ингээ ангийн багшийн хичээлийн цаг ингээ нэг тийм хэрүүлийн юу те. Тэр төмпөн гэсэн байна, тэр юу гэсэн байна. Бид нар үнэхээр хэрүүл олохгүй чаддаг байсан шүү дээ. Ангийн багш амар сериус нэхгүй. Нэг минутанд л ярина. Бид нар ингээл далилах гаалцаа ангийн хэрүүл хийчих гээл багш яаж хийж байгаа л сэдвээ заачаал гараа авдаг амар зүг биш шүү дээ. Багш амар матик үнэхээр гой заадаг те. Өөргөө амар чинэс гэж бодсон чи багш багштай юм шүү дээ. Адгийн тийг над төрсөн. Тэгэл андуураад эдийн засаг руу яваад орсон ч аагийн гэж яахгүй. Тэг өөрөө тэнийг ойлгоод амар лаг. Оюун ч өгчлөөр амар хурд ярддаг те. Амар хурд ярддаг те. Онч хинтэй стайлд нь тэгээд тасч тийм шиг лээ. Харин заалгаад байдаг болохоор болж тийм шиг байлээ юу. Би бол агийн агшаас бусдыг ойлгодог гэсэн. Би бас химиг өнөрөө агшаас л ойлгодог гэсэн.
Та нар өнөрөө гэж заалгаж байгааг баха. Заалгаж байгааг. Танаа үеийн химик хэн заадаг гэсэн? Эхлээд Нэг шавны гээд нэг өчөөлөө нэг залуухан багш гэдэг. Эхлээд адлаа багш заадаг. Адлаа багшийг гоё заадаг шүү дээ. Би болохоор адлаа багшийн хурдыг гүтдгүй. Тэгээд адлаа багш нэг хэсэг жоохон орж байгаа. Тэгээд болоод тэгээ нэг залуухан нэг бондгор залуухан багш ирж заажсэн. Яг ингээ заалгаж байгаа багшаа темпэнд тасч тийм үү. Өнөрөө багш бас бүр амар гоё заадаг зөө. Тэгээ би 2 дугаар анги төгсөхдөө 6 хичээлээр өгчсөн өөрийгөө хиймдээ сайн гэж бодоод өнөрөө багштай дуртай болохоор хиймээ өгөөд андгаах тийм. Тэг чи ороо үсттэй. Тэгсэн л дээ. Тэгснэ яагаад газар зүгснээ ойлгохгүй байгаа зөө. Надад яарч хэрэггүй. Нэг ангийн багш болохоор өгтөж юм шиг санагдсан юм аа. Тэгээ мата өгөөд монгол хэлээ өгөөд англи хэлээ өгөөд хөвчлээ ямарсан 6 хичээл өгчихсэн л амар санагдсан. Оо яг нэг 11 сарын үед урлагийн наадам. Манай ингээ чинь хичээл хийхгүй нэсэл нэг урлаг спорт үнэхээр амар хичээлээд үү. Би бол хичээлээ. Надад тэрнээс ямар би найрал дунд ороод тэнгууд 2 дугаар хоолоо гэдэг. Зүр өөрөөрөө дуулангуудаа солгоорлоо. Хинөө татлаа. Йоо тэгэл нэг махаа. Урлагийн хөслөө амар гоё штэ ёо. Тимээд гоё. Би тэ урлагийн хөслөө өрөө ижсэн мал. Чи шүлэг мөлөг уншдаг байсан болоо? Гүү би ингээ нөгөө нэг 93 дахта би дандаа шүлэг уншаал дандаа л уг нь авчихсан байхгүй юу. Шинэ Монголд ороод би нэг ч тэгж байгаагүй шүү дээ мэрсэн. Ямар сэний? Чамайг яагаад дарсан байна? Тэгш. Би нэг ч орж байгаагүй хаа би санахгүй байна. Ямар ч гэсэн би бүр дандаа шүлэг уншдаг байсан байхгүй юу. Ер нь бол тэгсэн шинэ Монголд орсноос хойш юрдэггүй. Би зүгээр дандаа шинэ Монголд юм хөтэлдэг л байсан. Оо нэрээ чи нэрээ дандаа хөтэлдэг байсан байх нэрээ. Надад тэр ингээд амар сэн санагдаад чи би бүх юм хөтэлдэг байсан шинэ Монголын. Тийм үү? Тийм үү чи санахгүй юм уу би нэр гэсэн бүх хэл юм хөтэлдэг байсан. Гоё. Чиний тэгээ хөтлөгчийн баг сая яаж гэж. Үгүй тэр нь бол хин ч хамаагүй ингээд солигдол байдаг зөө. Би л байгаа. Үгүй тэгтээ ингээд одоо надад ерөөсөө тэрний үлдэгдэл яахгүй. За би тэгээд ингээд хөөе би ч юм хөтэлдэг байсан хүүшт гэж бодохоор би ингээд шинэ жил хөтлөх байсан гэж. Йоо. Одоо орон бэр дээр хөтэлдэг ч байна да. Үгүй би тэгтээ ингээд уг нь нэрнгээсээ 93 тахтаа гэсэн хамаагүй юм хөтэлдэг байсан. Шинэ Монголд тэгээд надад тэр ингээд юм айгу сонин юм шиг санагдаад идэж тийм. Хөөх бид юм байсан байна гэж бодогдод. Чи санахгүй байна уу? Сонин юм байна. Би тийм сайн бол. Бүх хонхны баяр маяр те тэгэл бүх энэ тентгийн хүмүүс ирэх мэрх ямарчсан. Тиймэрхүү аль биесны за орснош яриутлаг баха. 2 жил 9 сарын 1 ингээл те. Уучлаарай. Гэтэ тийм баха. Чи угаасаа дажгүй болоотой. Би бүр их сургуульд орсон жилийн хүртэл хөтлсөн шүү дээ. Шинэ Монголын мэг үү? Тийм үү? Солиот юм байсан. Гэхдээ харин тийм. Тэгэхээр чи нүүн амир хөтлөгч байсан байгаа байхгүй юу? Тэгсэн чинь надад тэр авьяаснаас үлдээгүй. За тэгэл 1-р анги нэг тэгэж явж байгаа л 2-р ангидаа дахиад ангиа хуваарлаа. Ангиа сонгодог штэ байгалийн ухаанд орох уу юунд орох уу гэл. Тэгэхээр яах та миний нөгөө нэг бүх байгалийн ухааны маань спирит намайг орхио утсан болох. Нийгмийн ангид орол. Нийгмийн. Чи Японд дуртайсан уу? Японд гайгүйсэн ба. Японд намайг ороход эхлээд нэг тийм Михо өлөө. Михо гэжтэй Михо гэж. Амар хөөрхөн заадаг. Тэгээд Сакура гэж. Тэгээд их төгсөх амар хөөрхөн багш байсан. Тийш тийм их төгсөх амар гоё. Тийм. Японд л дайжгүй орсон. Манайх Японы багш нар амар сайн шүү дээ. Солонгоо гэж багш өгсөн. Амар сайн. Их төгс агш айгуу сайн. Гэрэл магш байна тий. Өөр хэл. Ер нь Японы багш нар амар сайн. Нөгөө нэг гэрэл маг шиг яхаар нэг амар инээдтэй сандраатай. Би ингээд ерөөсө компьютер үзээ. Би их сургуульд орохдоо л компьютер авч байгаа байхгүй авч үзэж надад. Тэгээ би ингээд янз бүрийн ингээл нөгөө нэг Японд юм орчуулдаг шүү дээ. Орчуулга хийгээд тэнгүүд би гараараа биччихээ ээж аваарт өгж бол ээж аварын компьютерыг шивж ирдэг ус байхгүй юу. За. Тэгээд тэгсэн чинь нэг өдөр аавар шивлэхгүй юу. Би бол яг ингээл байгаа юм ингээд орчуулаад тэгээ хураалгацсан. Тэгээд би өөрөө дахиж хараагүй. Тэгээд ингээд тэгсэн чинь гэрэл маш орж ирэл. За дөнгөдөө чинь тавьсан. Энэ зарим нэг хүн бүр нэг уянга хайллаараа зодож аллах нэ. Тэгэхгүй би тэгэл ямар өвчтэй л овч. За тэгээ бодсон чи тэр нь би гэдгийг гэсэн чи манай миний орчуулсан юм намайг зохион бичлэг бичиж гэж бодоод ямар байдлаар утгагүй модын бичдэг гэсэн манай байх. Тэгээд нэг усны тухай орчуулгасаа тэгсэн чи мөрөн ихмийн таа билээ. Тэгээд би бүр хараад яана аваар доор дөрөв мөрчүүлэг бүтлээ. Аваар даалгавраа хэлж ирсэн. Тийм би бүр амар иччихлээ. Тэгээд л маш жоохон загнуулсан. Яаж гэж. Японы багш нар сайдаа сайн.
Би нөгөө нэг англи хэлээ нэг тийм системтэй сураагүй үгүй системтэй зааж байсан юм уу мэдгүй. Тийм болохоор ингээд япон хэлээ бүр анханаас нь амар хичээд сурч ирсэн санаад тийм. Гэтэ би шинэ Монголд орохдоо бас нэг жил үдчихэд орж ирсэн л та. Тэгвэл бас гайвал. Бид нөгөө чи нөгөө Genesis-ээр явж байгаагүй юу те. Яаж явах юм бэ чи? 13 9 сарын баг 10 баруун тэр шалгалтай авах чи. Би ч нөгөө баг үсгэж дэжлээгүй байгаа. Тэгэхэд би тэгтээ нэр надад амар шударга санагдсан чи. Тэн чинь нэг л дунд ангид сурч исэн хүмүүс л. Тий. Sorry. Bye. Тийм явах юмнасаа гоцорч тэгсэн чи манай дүү явсан баха. Тийм. Миний авч идэг. Тэг манай дүү чи яаж явсан өмнө сурсан юм уу те? Мэдхгүй дээ. Дундаасаа орсон юм биш үү? Тийм дундаас орсон юм. Мэдхгүй яасан ч гэж. Манай дүү юу миний хүрээгүй бүх юмд явсан. Тэрэнд явсан юм байна. Ломшоо явсан юм байна. Тэг ер нь бол Одоо хүнтэй суун гэж. Одоо баг хүнтэй суугч байгаа юм байна. Яа ч шиг. Би яасан юм бэ ч. Манай дүү бас хими анги юм байна. Байна уу саруулаа сонсч байна уу? Яа тэний юм аа. Өөртөө бас өөр хүмүүс сонсно гэдгсэн ч шиг тий. Би мэдэж нөө манай саруул сонсохгүй. Ми хай. Яг энэ хэсгийг тастаад. Танаа үес хүмүүс сонсуулаа явуулаарай. Гэтэ ингээд яг нэг ингээд тогтсон юм хүн болдог нь амар гойс нэгдэж. Би одоо жишээлбэл 93 таад багт яг ингэж дараалтын юм хүн бол ерөөсөө байхгүй. Тэр ангийн нэрмжит цагс гээл за нэг ангид мөнгө босгох гээд барыг нэг тиймэрхүү цагс нөхцөгөөл. Тэгэл яг урдлын үзлэг нэг мэдээж бас нэг яг тодорхой хугацаанд биш гэхдээ ерөөхдөө болно нэг тиймэрхүү байдагс болохоор юмнууд тэгж гой стент толдог амар гойс нэгдэгсэн. За юу нэг гой санагддаг юм аа л дээ. Гой санагддаг байсан юм уу? Формонд дуртайсан уу? Дуртай байсан. Тэрний ачаар ингээд ерөөсөө хуцас авах хэрэг гараагүй. Бүр яг тийм мэдгэсэн тийм. Надад ингээд гацгүй байдаг гэсэн. Гадар авах хэрэг ямар ч хуцахгүй заяа. Би яг тийм санаж. Би барыг тэр юмд явдгаас ч хувцгүй болчихсон. Тэг би ингээд их сургуульд орох гээд 9 сарын 1-нд өмсөх хувцахгүй заяа. Тэгсэн чи ээж хоёр хүү яа өмсөх хувцахгүй юм биш тэгээ надад хувц баг авч өгье. Өөр яг тэгдэгтэй зүгээр ингээд цамд тэгснэ бид нар чи ингээд явахтаа зүгээр юпонд ороо джинс өмсөөл тэ нэг өмд байгаа ирэх биш. Тэгэл нэг гадуур нь дааруулт өмсдөг байж магадгүй нэг цамд. Яг нэг ингээд хаагсан сэнэр айлд очих гэх нэг хувцгүйтэй нэгдэг байсан шүү. Тэг ингээд зүгээр бодол гингүүд нөгөө нэг спорт наадмаар нэг ял юм шиг бүгд нэг ижлэгийн бодол өмсдөг дөө чигдэр гэлний ард нь хоёр хийлээждэг. Тэр бодол. Сөөрөлттэй. Харин тий нэрийг тэгдэг байсныг санаж байна. За өөр бисен формонд дуртайсан. Тэг форм амар гоёс. Тэг манай уу яг жинхэнэ нөгөө тийм улаан байсан болохоор Японд. Яа, гэртээ орхон гоё байсан. Манай дүүгийн цэцэрлэгчийг хажуудалт нь байхгүй юу? Цайны цагаараа дүү өөр утгсан гэдэг байгаа. Тийм. Би тэгээд нөгөө нэг хоолнд ерөөс орч чаддагсэн шүү дээ. Тэгээд надаас болоод би бас нэг лүүзер найзтай. Тэгээд хоёлаа хоолоо иднэ. Нөгөөдгөө дунд хоол идэх хүн бас олдохгүй. Тэг хөх юм. Сада одоо согоосоо. Би ч согоосоо. Би ч зихтэй жоо. Мөн бол мөн байна. Уг нь одоо сугаасан. Sugar. Сада согоос. Уг нь сугаасан. Йоо тэгээд намайг эртэл хөрх юмд хоолоо идэх. Тэгэл би тэр юу идэх вэ? Соустой бодол. Соустой бодол гэж байдаг юм уу? Байдаг шүү дээ. Тийм үү? Комч 1000 төгрөг гэдэгс. Орсон ч нэр амар сони юм тэр нөгөөний таслагатай савтай. Цэгэр савтай болоо. Цэгэр савтай болоо. Oh my god тэр үл нэхэр 8 жил өрөөсөн шүү дээ. Тийм. Тэр нэг хоолны захиалал Бог хэрүүлтэй. Алтаагч ус гангтэй. Тэр ёо нэр амар. Яхад байгаа гэлэг өөр нэг амар тийм. Гал штэ ёо. Ёо гал. Гэтэ манай ангид нөгөө алтаагч жоохон субаши гэдэгсэн. Тийм болохоор манай анги ямар байдагсан. Тийм үү. Субашигийн төрсөн дөрөөр өнгөө кола уун. Тийм. Тийм манайханд бол аягүй сайн мэддэг. Нэгийн хоёрынхон ангийнхан багш хэм багштай алтаагч ихтэй муудалцсангуудаа нэгч хүүхд хоол иддэггүй за. What? Нэрээ тиймсэн. Бид нар чинь бүр субашигийн алтаагчинд орж бүр бэлэг аваад алтаагч яг тийм нэг ааштай мөртлөө амар сайхан сэтгэлтэй юм баггүй. Окей. Гэтэ алдагтай гэж. Чи энэ зүгээр атсан чи. Чи яах гээд байгаа юм чи. Би зүгээр хуучрах гэсэн. Би зүгээр цайм айгалах гэж явж байна. Яах гээд байгаа юм чи. Би нөгөөдөө хоолны газар нөгөө гүнжээ гээд нэг сургалтын менежер бэлэг тийм багш байсан да тий. Тэгээд тэгсэн чи би цай авах чагаад гүнжээ агштай ингээм хөргөлдөг. Гүнжээ агшийн гарлага нэг жоохон яачгүй юу? За. Нэг тийм халан байгаагүй дээ тэгсэн чи ёо ёо ста нэрэ
хүлээч. Тэгсэн тэрийгээ дараагийн нэг ёслон техник хурал дээр яриа заа баг намайг нэг сураг болохоор заагаад өгтөөс намайг таньдаг мэддэг гэсэн шууд заагаад хэлэх. Ёстой нэрэ замбраагүй ёстой нэрэ балер юмнууд Гүнжих ч манайд уран зохиол ордог ш танаар ордог ш. ордог байсан шүү дээ. Тэгээд тэгсэн ийм сони юм ирдэг. За сонж чи би хэлсэн ч одоо баг өөрөө тэр бол би төрсөн өдрөөрөө өөртөө бүрс хамгийн гоё үнэтэй юм ингээд амар гоё саунд хийгээд өгдөг гэсэн чинь би өнгөрсөн чинь төрсөн өдрөөр яг тэгсэн. Тэр Гүнжих чиний насанд байсан. Тэр үед чи бас гүнжих нүгүргүй байсан юм. Манай ингэж гүнжих шиг хамаатан байдаг сахаа. за Тэрээс гүнжих хин гэдэг үлээс нэг өөрөөр дууд юм аа. Их чи найз бэнтэн гэж. Тэгээд ихтэн найз бэнтэн шүү гэж хүүхдээ нэж ирлээ. Одоо тэгсэн чи одоо нас миний тэр нэрцээ байж. чи одоо миний хариг найз бандна л гэж ярьж шүү. Ер нь Найз өвөнө. Йоо. Чи гүнжих хэвчтэй баймар дуртайсан шүү. Ядаргатай. чамд юм дургүй байт. Гүнжих ч амар гоё ярьдаг гоё юм аа. Гэтэ би тэр заадаг юуг нь бол ерөөсөй ойлгочихгүй. Муу нууц тавчаа заадаг гэсэн. Ойлгохгүй ч. Нууц авчих заахгүй штэ. Тэгээ ойлгохгүй шүү. Гэтэ шинэ Монголоос одоо юу санаж ирсэн чи манай сургууль бол түүхийн багшийн дутмаг шилд болов гэхээр баг түүх хичээл чи орж исэн санаж гинөө гэж. Саналгүй дээ. Хэм багш өндөр жаргал гэдэг багш ордог гэсэн штэ. 2 өндөр байдаг гэсэн штэ. Гэрэл багшийн байч өнрөө юу эсвэл өөр юм уу? Үгүй нэг ийм багш ордог гэсэн. Японд сургууль төгссөн гэдэг галаа багш машинлыг таньдаг юм шиг үлээ нэг тийм. Одоо бодоход үед ингээл. Хүй. За чи ярьснаа тусах. Тэгээд гинт юмнууд орж идэг. Хүй орж идэг. Хуучлаа. нэг өглөө нэг хоолны захиалга ягаад нэг нь яадаг штэ. Өгдөг штэ тий. Тэгсэн чи маад түүхийн багшийн өдөр дэлгүүр донгорхоо бижил зааж л дээ. Тэгсэн чинь хоолны захиалгын цаас ирсэн чи багшийн дэлгүүрээс 2 сосис юу л 2 өндөг нэг сосис гавь. Юунд дэлгүүр яриад юм бэ? Чи юу яриад? Хичээлээ заажсан чи захилгаа нь онгоцсон лээсэн аахгүй да. За. Тэгээд хүмүүс ерөөд би ерөөс анзаараагүй би үсэн харамтаас тэгсэн чи тэр нөх хоолны захиалгын цаас ирсэн чи багшийн дэлгүүрээс 2 өндөгний зайсан. Тэгээд тэр үдээж ойлгохгүй заяа. Би одоо ч ойлгохгүй. Эрэгтэй юм байсан юм уу? Тэг ихтэй багш байсан шүү дээ. Бид нарт болохоор тэр өнрөө эмэгтэй өнрөөч цаасаар агаал туссан шүү дээ. Тэгээд Чи мэдгүй юм тэр эмэгтэй өнрөө шүү. Мэдгүй. Ийм дөрвөлжээ юм үзүүдэг. чи нэг юуны нийгмийн ухаан заадаг өнөр ах шиг лээ тийм. Гэтэ өнөр ах чинь түүх зааж байгааг баха. Зөвхөн нийгмийн ухаан л зааж байсан. Тэг тэр багш шиг тэг. За нэг тийм хоолой захиалга тийм аач. Нэрээ тэр хоолны захиал бөө хэрүүл тэгэл нэг ядаргаатай тий. Чи юу хаас тэгээд бутаатай. Өнөөдөр ширхэх гэн юу юм гээл тий. Тэгэл нэг хуушур авил идчих гээл тий. Бусад ширхэгт нэг дуртай ш тэгэл. Хуушур аваа. Тэг яг тэгж хаалаа гэсэн чинь одоо маад өгөх чинь зүгээр апа дараад ингэ захиалга өчт юм байна шүү дээ. Вау. Харин тий. Манайх дандаа ингэ цаас амар лаглаг менютэй өдөө шүлмүүлээ. Тэг менютэй гэсэн. Соостой бодол. Би бол тэр будаатай урган дуртайсан, хуушрын амар дуртайсан. Тэг ингээд гонцор буучаад ирэхээр ингээд зүгээр яг хуушралчдаг гэсэн тий. Формд бүр амар шингэждэг. Тэр нөгөө тооцоог нь дараа нь авах амар ядраад байсан чинь өөртөө мөнгө ураагаад Өгдөг тий. өгдөг болохоор ингээ сайн бодохгүй бол өөрөө өрөнд орно. Тэг хин ихч чинь бүр айгүй амар. Алдагч шүү дээ. Алдагч чинь туслах юм блий бас нэг охин амар удаа ажилласан шүү дээ өглөө. Байглаа юу аач гэж. Байглаа. Гэгөө нэг мартчихжээ яг нэг охин одсон байт юм аа. Одоо баг алдагч болсон байна. Би одоо нэг чи түрүүн хүй гэд юу ярих. Одоо мартсан. Ямар үе төвөө гэж орж ирсэн бэ яа. Чи намайг түрүүн нөгөө 2 өндөг сосис гэсэн. Хүй гэдгийгсэн. Би ингэж суучихсан. Энэ одоо сайд болгон твяа штэ тий. За тийм. Тэр хичээл зааж исэн штэ. Завхутлаа. Тэр зүүдөө гэсэн. Тэр зүүд. Окей. Эсвэл бид нар зааж исэн байж магадгүй. Би одоо яг хин гэдгийг санахгүй байна заяа.
Гэтэ яг ийм Yale-ийн сургуульд сурж исэн гэд нэг хүн тодорхой хугацаанд ирээ заасан байхгүй юу? Бид нэрээ 3 дугаар ангид байхад заасан юм. Тэгсэн айгүй төби заагаагүй амар ойлгомжтой гоё ярьж ирсэн байхгүй юу? Тэгээ би одоо санахаар ингэ булган туяа гişүүн байсан бай. Гişүүнээ байсан байгаад байхгүй. Данч намайг ингэ ярихаар хинт сандгүй амар сонио. Айгүй богинохон заасан юм. Тэгээ би санаад байгаа байхгүй. Тэгээ би өөр үеийнхаа хинт ч ярихаар сандгүй. Золоо угаасаа хэнийг санахгүй ингэ санахгүй. Ста мэдгүй. Танаа юм зааж байгаагүй те. За хэрвээ тэр үеийн хүнээр залгах гэсэн байлаа. Хэрвээ тийм Yale-мэл гэсэн бол би санах. Яа тэгэхээр би ингэ надаа ингэ тийм Америк сургуульд явж байгаа хүмүүс амгаас нэгдэсэхгүй. Тэгэхээр би хэрвээ хэнийг Америкт явсан болов нэхэр гэж бол санах байсан баг. Тэгэхээр мэдгүй манай үед чи тэ ерөөсөө Японыг сонирхоогүй юм уу те? Тэгэхээр надаа юу яагаад ч юм нэг тийм аа. Угаасаа чадаачгүй яач нэг чадъя гэж бодооч ахвалаа одоо. Гэтэ нэг тийм гой санагддаг байсан. Надаа ингэ шинэ Монгол жоох амар дантай санагддаг ч гэж. Тийм. Нэг тийм. Яг тэгтээ амар олон хүн тэгж боддсон юм шиг санагддаг шүү дээ. Яа би тэр олон яриануудыг үнэхээр. Чи энэ төгснөөс хойш юм төгсөгчдийн тэр нөө тэмцээнд очсон уу ер нь? Нэг удаа очиод төгс нийлэх хүн байхгүй юм лүүзер царайлаа тэгээд дахиж ижиг байх. Яагаад нийлэх хүн бэ? Би ч авт тийм амар нийлдэг тийм. Надад яагаад ч юм ингээд шинэ Монголд ингээд тийм амар бүлгэлж ингэж амар амьдрэх юм шиг санагддаг гэсэн чинь. Тэгээ надад тийм бүлэг байхгүй болохоор үгүйс амар лүүзер аач гэж. Тэгээ бас бүр лүүзрийн хажууд нэг левел дээшээ лүүзер аач. Содоо хайцсан. Содоо соголоо яваад өгсөн үү? Содоо соголоод явсан аач. Тэгээ нэг тийм амар очиж маач. Уус намайг нэг таних хүнч байхгүй. Тэгэхээр амар эвгүй байд юм. Ер нь гэхдээ нэг эвгүй байх юм шиг байна гэж бодоо хүмүүс очдөг юм санагдаад байдаг шүү дээ. Уус эвгүүлэн. Манайхан битээ очиж аач гэж. Би бол оч гэж хэлнэ. Амар гоё штэ. Яг тэр төгсгдэгтэй яхав чи ингээд надад таньж байгаа хүмүүс байгаад байгаа болохоор гоё бах тий. Чамд болохоор өөр байхгүй. Үгүй тэгтээ яг ийм байхгүй. Үгүй надад болохоор эсэргээрээ ингээл би ми чинь бол яг ингээл ялцчихгүй төгсөөд тийм сургуулаас ингээд сэтгэлгэн дээр аваа явсаас учраас угаасаа амар харилцах юм ихтэй. Таньдаг хүн ч бас ихтэй гэх юм уу. Тэгээ очиж байгаа байхгүй. Тэнгүүд одоо нэгсэндээ би баг ингээд юм өлөг хэлсэн заяа. Намайг бол нэг очиход мэдээж таньдаг хүмүүс агаад бол гоё яагаад. Тэгтээ нэг тоохгүй харь эсэргээрээ чам шиг ч юм уу нэг баг харагддаг хүмүүс ирэхээр амар сонирхолтой байдаг юм. Хэрэг намайг хүн таньчих юм шүү дээ. Хэрэг чи блээ. Хүй нөгөө нэг хүй ааж гэсэн бидрэг орж байгаа нэг ариун болдгийг багш хийсэн санаж байна уу? Тийм штэ. Боёгч амар гоё штэ. Нэг тийм яа. Тэр бас чам гүнжаагч суугаагүй лөө. Тийм дели мемори тийм бэ. Үгүй лөө. Үгүй штэ үгүй. Аль нэг аймаг руу нэг намын ажил хийгээ явсан. Одоо жоохон цариг нь л жоохон санаж байна гэж. Тийм багш бол тийм нэг мэл. Тийм. Тэгээ бас нэг юм хоёр хүн аж ахуйнаас хоёр хүн санаж нөгөө хин Батбаяр ах амар өвгүйтэй. Тийм. Крипити. Айгу амар ч. Яг хизээ Батбаяр ах далуулах болж боддоо ч гэж. Батбаяр ах тэгтээ яг юм ярил амар фан шүү дээ. Тэгээд дээрэс нөгөө нэг юм тайрмал үстэй ихч байдаг да нүдний шилтэй. Жижүүр дээр суудаг. Яагав дээ амар алтартай штэ. Харин тийм хэмлээ. Чанцаа. Чанцаагч. Тийм. Чанцаагчтай би Facebook найд штэ. Тийм үү. Чанцаагч амар тийм кул ихч юм сан. Бас нэг юм цэвэрлэгээ идэг нэг юм намхан амар агрессив ихч байдаг. Хайлтсан ч энэтэй санахгүй. Би нөгөө нэг тэр заалны уртлаар ингээд доошоо ороод нөгөө аж ахуйнхны өрөөлөө байдаг штэ. Амар бодоод байгаа тийм бодвол байлгадаг гэж. Би нэг тийшээ нэг ороод нэг надад маш амар өчлөө гэж. Юу бөмбөг нь гачаач өчлөө гэж. Заалны ажуудлаараа. Заалны яг уртал ингэ доош ордог чи ч орж үзээгүй юм л та. Юу амар ударсан бэ? Амар шүү. Гэтэ тэр сахны тэмцээн нэрэн гэсэн очвол нэр гоё. Гэтэ нэрэн гэсэн амар нийлэх крүү байхгүй л ер нь жоох awkward л юм байна. Тийм амар awkward. Яаж ч утсан амар эвгүүлэх юм л да. Гэтэ ер нь тийм хүмүүсээ бол ер нь яг яавал зүгээр юм болоо. Зүр битгий оч. Үгүй харин ирүүл гоё байхгүй. Би одоо ингээд үеийнхаа тэр ингээд ирдгүн бахтаа гэж боддог байхгүй. That's you. Тэгээд зүгээр ингээд харин ирэхгүй бахтаа гэж бодоо тэр хүнийг ирүүлэхийн тулд юу их вэ? Жишээлбэл чи яг яавал ирэх юм? Сотогтол ирэх юм уу? Явуулчихгүй. Гэж. Мэдгүй надад нэг тийм очие гэж нэг сан. Яа саруул очиол гэж яа мэдгүй. Гэ би тэр үеийнхаа ирэхгүй байгаа хүмүүсийг хармаар байна. Танаа ингээ 10 жилийнхаа дараа уулзал муулзал хийсэн үү? Танайхыг ковид харсан тий. Тийм манайх ер нь бол тийм юм юу ч хийгээгүй. Тэр монтажны ард бичсэн байдаг. Тэд 10 жилийн тэдэн онд уулзъя гэсэн юм хизээч болохгүй амар хол юм шиг санагддаг шүү дээ. Тэгсэн чинь бүр надаа ингээд ийм юм амар сайн санагдахгүй ингээд
10 жил хам сурж исэн хүүхдээ ингээ өнгөрөх ч юм уу те. Тийм надад ингээ амар ингээ тийм одоо зүгээр миний таньдаг хүний 10 жилийн хүүхд өнгөрсөн ч гэсэн надад амар санагддаг. Тэг би надаа ямар ч тийм тэгсэн гэдэг ингээ тийм мэдээ өрс сонсогдвол би тэр нэг ингээ амар сэтгэл ханаа. Anyways even we don't like each other. Бүгд ингээ хаа нэг Бүгд амьд байгаа гэдэг гэж үзсэн. Босоо. Тэгшгаш. Ангид 50 жилийн уулзсан шүү дээ. Гэж боддогдож гэж. Би ингээд ингэдэггүй. Одоо жишээлбэл ингээд өөр хүмүүс ирэнгүүт ингээд тэр хүмүүс ингээд жишээлбэл яг тийм амар awkward байдалд бити ороосоо гэж боддог байхгүй юу? Яг одоо жишээлбэл үеэрээ юм хүм зохиоё гэнгүүт юм хүм бичингүүт хинч хариу ирчихгүй заа. Тэнгүүт тэр нэгээ буцаад надаа ингээд би яг нэг юм алиалагч юм шиг мэдрэмж авдаг заа. Одоо нөгөөд нь юу гэдэг тийч бодож юм шиг бод ингээд нэг тийм мэдрэмж аваад сүултээ би ингээ ерөөс юм хүм бичихээ болцоо. Уг нь бол үеэрээ ингээ тгий ч юм уу нэг амар тэгж бичиж гот чи угсаал одоо нөгөө нэг яа хоёлаа нэг голын хоёр талд нэг ингээд хоёр нөгөө захих нь хүмүүс байгаа даахгүй тийм. Тэгж битснэ ингээд тэгээд одоо хизээч одоо ирдгүү ч юм уу те одоо ирмээр байгаа мөртлөө ч юм уу юу мэрч юм ирч чадахгүй байгаа тийм хүн ирэхээр чигнээс энд миний крүү алга гэж бодохгүй байгаасаа гэж бодоод бүгдэнтэй ингээл амар гоё найс явах гингүүт би өөрөө эсрэгээрээ юм амар алиалагч юм шиг мэдрэмж авааддаг юм уу ойлгож байна. Ойлгож байна. Чи нөгөө people pleaser болохоор ингээ хүн болгоныг happy байлгамаар идэг. Тэнгүүд эсрэгээрээ нөгөө хүмүүс нь ингээд намайг чи нөгөө л салбачаад гэж чи ус дэлж байгаа тэгээс нарай л дэлж байгаах гэж бодож байгаа юм шиг сэтгэл төрөө тэнгүүд тэгж бодуулж байгаа юм шиг санагдах нь надад тухтай биш байгаа учраас би ингээд сүлт юм бичгээ болчихсон ч юм уу. Зүгээр ахаг уулзахуугаар нь уулзж байгаа ч тийм. Тэрнээс ч надад ч уулзгаар хүмүүс зөндөө л айл та гэж. Яа тийм байна. Тэгэхээр хоёлоо голтой яаж уулзах вэ? Тэгээ явж байгаа юм Мельбурн таарсан байдаг. Random юм хэрэг. Хамт амьдэрсэн байна. Тийм. Гэтэ ер нь ингээд одоо бодоод тахад 10 жилийн хүүхдэд амар мин байдаг заяа. Тэгж амар тэг харгас байдаг. Одоо жишээлбэл ингээд крөөлж ингээд нэгийгээ ингээд албаарч ер нь бол хүүхдүүд албаар бүлэгдэг байхгүй юу? Ингээд одоо ингээд сүрэглэж тэгээ тэрийг өөртөө мэдж байгаа нэсээ тэгж бүлээдэг байхгүй юу? Тэнгүүд жил ирэх тусам ингээд тэр нь ингээд алга болдог юм шиг санагдав. Тэгэхээр надаа одоо жишээлбэл би ангийнхаа одоо том болцсон ингээ хүүхдүүдтэй уулзгаад надаа ер нь бол зүгээр л байх байхгүй юу? Ер нь бол ямар ч тийм зүгээр бүгд амар тийм нөгөө мачурлцсан байх тийм байлгаад тийм. Тэрээр одоо жишээл хоёлаа 10 жилийн өмнө уулзсан бол битээр яг ийм байх ч үү байхгүй ч. Яг үнэ. Би одоо ингээд би хэлсэж ингээд нэг юм гэж боддог хүмүүс байдаг шнэ чихнээс сэтгэлээ хэлэхээ босгоор нь ёо гэж боддог тийм. Тийм биш баймаар байдаг заяа. Тэгсэр нэ би бас ингээд сэтгэлээ хэлмээр байдаг. Тэгээд тэгсэр нэ ингээд хүмүүст үзэн ядуулмаар байдаг тийм. Тэнгүүт чинь яг би ингээд босчингод тэдний гэрээр яваад орчдөг байхгүй юу. Тэгсэн мөртлөө надад бас ингээд дотроо гэж боддог хүмүүс байгаа шүү дээ. Тийм үстэй гэж боддог тий. Тэгж бодоод байгаа учраас басгүй өөрийгөө дараад нь шүү дээ. Тэгж боддог байж байгаа яг чиний хэлгээр жил ирэх тусам яадаг гэдэг чи хүн болго ингээд амар өөр юм байна. Тэгэл зүгээр энэ хүн миний төрлийн хүн биш байна. Биш. Тэгээд надтай нийлэх хүмүүс өөр. Тэгээд тэд нар хоорондоо нийлнэ. Би тэднэрт магадгүй тэнийг бас харагдаж байгаа юм ч гэсэн окей. Тэгээ би бас нэг өөрөө нэг юм хүн байна гэдгийг ер нь ингээд жил ирсэн байгаад. Тэгээ ер нь бол ингээд нэг бүх хүнийг accept яг хөвгширчээ. Их хүрээ. Одоо хэдгээр үед төслөө гэлээ сая 20 манай дүү бараг 27 болоо. Тийм үү? Үгүй биш манай баг дүү юм уу? Манай дүү баг нэг 10 хэд юм. Сая төсөлд 20 идэгсэн ёо би. Юу аа. Тийм л юм л да. Бид нар чинь 8 он 10 онд 8 төгсөн гэж 14 тий 20 гараа явцсан байна бодны. Тийм тэгэж бодоод ер нь амар л гэж боддог байсан хүмүүсээ ч гэсэн тэгэл ер нь амар accept тэгэж бас боддог болоолаа ер нь. Тэнэг гэж боддог хүмүүсээ ч гэсэн харьцах албагүй гэхдээ тэгэл за гэл амар тэгж боддог болж байгаа юм байна. Оо зуны сургалт гэж байдаг штеп. Чи суудаг гэсэн үү? Би суудаг гэсэн шин. Би эхлээд нэг шалгалт өгөнгөд тэр чинь ингээ нэг цэцгийн нэр тэр бара, момо, сакура, момо ямар зам юм уу нэ. Харин тий. Би эхлээд шалгалт өгсөн чинь тэр бара гэд нөгөө юу л аа штэ. Тийм тэгсэн чи эхлээд ороо суусан чи хүмүүс бүгд шууд fluent Japanese яриад тэнгүүд нь багшаас гуугаад за багшаа би энэ дунд чинь би тэгсэн чинь дөнгөж би ямар ч ингээд ярьж чадахгүй штэ. Тэн дундайхан бол угаасаа чадахгүй маань гэж бодоод таачих. Тэгээ тэрний доотлын дурсан штэ. Тэгээ доотлын ангид норсон байгаа ч. Тэгээ нөгөө Танака багш ирдэг гэсэн штэ. Эрхүүрхэнд Акира юу? Акира Танака ч үлээ. Мигийн бондгоор өгшөө. Америкээс ирдэг. Сан би зурагтны нэртэй гэлэн хинэттэй. Тэр бүр амар хөөрхөн багш эс тээ. Яа.
нэг Hershey's гэдэг шоколад тийм анхууд тийм Hershey's гэдэг Made in America шоколад гэж үзэж байгаа юм даа. Тэр нэр хөрмөс бэд юм болов. Байгаа ахгүй. Апах юм чинь чи дөрийн дараа өгөх. Тэр батам хогч тэр хоёр баг миний оршуулгыг үздэг. Гэтэ нэр тийм багшаад гэсэн Сакура багшаад гэсэн. Гэтэ ингээ Сакура багш михо багш энэ дэр ингээ бүр ингээ багш нар чинь манай Монгол багш нар бол ингээ дундаа орохдоо ороод ингээ нэг ингэдэг тэр хоёр ингээ бүр хизээч тэр нөгөө нэг зураасыг давуулдаг байсан те. Тэг санагддаг гэсэн үү? Тэгдэгс. Гэтэ михо багш манай тонж ирсэн шүү дээ. О тийм үү? Тийм. Яа манай тонж мэдгүй нэг. Тэг нэг homestay юмстэй ч бол ямарсан нийгэм болол ямарсан маань бас яг яагаад тасдаг. Нэг Сакура багш нэг хинээс олоод төлөөд нэг амар нүдний амар хаалганд орж ирсэн нэг санаж. Тэгээ нэг хичээлээ зааж чадахгүй бол. Нэр нэг тийм болсон баха. Бүдэг бодгорж ирээ. Нэг зодоонд орсон баха тий нэрээ. Зодооныг салах гэж ороод тэгээд Сакура багш залгагддаг зодоонч гэж байгаа тий. Тэгээд Сакура багш нэг бүр Монгол найз охинтой Монгол хүнээс суусан юм шүү. Тийм шүү дээ. Тэгээд Гэтэ Японд амьдардаг юм шиг. Тийм үү. Fine. Багш нар тэгээ ингээд би одоо бодчих ингээд шинэ Монголд биднээс багш маш болол ороод байгаа штэ. Тэгээ ямар байдаг вэ? Тэгээ багш нартайгаа юм коллег болж ажиллана. Үгүй тэр чинь би яасан штэ. Энэ ковид үеэр манай инхот мат ч юм байгаа. Манай химийн инхот байгааз. Тийм. Инхот ингээ манай дууд хичээл ордог байхгүй юу? Инхот бүр зүг дундаа заяа. Би залчуудаад байгаа та нар. Яшиг шиг би явлаа. Гэсэн шиг хичээлээс гараа явчих заяа. Яшиг шиг. Гэтэ их хатад хүүхдүүд маад бүр амар сайн заяа. Тэр чи бүр амар шав төрүүлээд лаа. Тийм цаажин бүр бас ингээд мөнгө амар олон юм шиг тэр нэг ном ганц би байгаа бол манай ээж яагаад чи хими их хаттай суугаад игээд инхот сонсчихвол Мельбурн одоо Виктория мууч танд ээж танд миний хойно хими их хаттай суугаад хоёр дахь номоо гаргасан байж. Тэгээд яа нөгөө нэг цаачин тэгээд нэг тийм сургуулийн төмөв зааж маад юм шүү. За мэдгүй. Ямар ч амар юм ном гаргаа. Тэгтээ манай дүү амар гихэлэгцээ. Их бодогч баг тэр бум хийсэн баха гэдэг та битгий буцаад. Юу ч манай анги хүүхд тэр бум мэдээ ингээд. Битгийсэл явж гэж. Нэг жаг биш гэжсэн. Их үт амар хөөрхштэй байна. Японд харахаар л амар инээдтэй мээрээ. Хүй сайн уу гэж амар инээдтэй. Яа нүи өгтэй штэ. Тэгэл бүр ай нэр инхотас гал юм байна. Инхотас чивэл хаяа. Манай цагийг орой. Багш нартайгаа тэгж ажиллахаар нэг эвгүй байх юм санагдаад. Тэг ингээ ботхоор би буцаад амар боддоо шүү дээ ингээд. Багш нар хүн байсан байна гэ. Бид нар ингээд амар юм гоод юм шиг л бодож харьцдаг гэсэн шүү дээ нэг одоо яг хүмүүс чинь. Тэгээ ботхоор ингээд яг үнэнтэй өөрөө багш нарынхаас дээрээс хүүхэдлээсэн баг тэд нар хаач хүүхэдлээч. Би одоо өдөр анхаг сэрхийг хүлээ анхатамж бариатай талах гэдгийс амар сэрээсээ гэж би өөр ингээд зөөр худлаа ингээд жоог болгож ярьж байгаа юм шиг өглөө буцаад бариатай талах идэх хавт гэж. Тийм бодохоор яг тэр бас бариатай баталах бодчихсон л насан дээрээсэн байгаа тийм. Хүүхдлээсэн байгаа байхгүй ч. Харин тийм бүр яг тийм байсан маа. Багш нар чинь бас цалин бага махт байгаа штэ ер нь. Одоо хувь сургууль гэхэр манай сургууль нэг цалин биш өндөр биш хаа. За ер нь бүх. Яг мэдээж улсын сургуулиас өндөрлөх гэхдээ ер нь биш хаа мэдгүй. Гэхдээ ингээд айгүй амар сэтгэлээсээ ер нь ингэж ажилтдаг байсан байна ёо гэж бодсон бас. Тийм. Амарч мамрахгүй амар бэлтэж мэлтэлтэйгээ бодсон чинь. Одоо би тэгж ажилламаар байгаа байхгүй. Манайд нэг газар зүүн багш гээд нэг шинэ эмэгтэй багш ирээд тэгснэ газар зүгээ зааж ирсэн. Батар жогч чинь бид нар урд ороход нэг явцсан штэ. Тийм сурах гайцсан. Тийм. Өөрөө мовш аваад ачигшаа. Тэгээд тэгсэн чинь тэр багш ингээл хичээлээ заажсна гинтхэн би ингэж төгссөн тэгж өссөн гэл тэгснэ гинтхэн нэг юм октоодын биений юмны талаар ярьж мараал эмхтэй. Тэг ингээд та нар бандрынчсэн ингээд та нар ингээд эмхтэй хүний биений юмны талаар ингээд ойлгох хэрэгтэй эмхтэй гэд тэгж бид нар пүү паста будар модар гэсэн чи одоо бодсон чи зөв юм ярьж ийсэн. Харин тий хөөрхөн тэгээд тэгсэн тэр бас ингээд бидний үеийн л хөөрхий охин хичээл заах гал яг өөр амьдралыг ойлгоо явчихсан байгаа байхгүй. Бас яг гүнжээг шиг өөр төрсөн өдөр билег авч өгвөл нөхөргөө бас тэгэл хэцүүлээсэ. Нэрээс гүнжээгч гэж ярьжсэн шүү. Одоо надад ингээс үлдээг баа. Тийм бат бүхий дараа орохоор. Окей ингэж ярьжсэн аахгүй.
Би одоо ингээ гадуур хоол идэх дөрөв гэсэн чи. Ямар тэнэг. Одоо байна гэрийн шүлгээ бол. Гэрээ олгоо гэсэн чи. Бүү гэрээ ашиг босч юм байхгүй гэх. Балаа өгш. Баярхсан балаа өгш гэж бодлоо. Тэгсэн чи одоо үнэхээр гэрээ олгоо яжээ. Хүй нэр нэг тийм яг нэг тийм ярьжсэн нэг яг санаанд орж ирсэн. Гүнжээ өгч ярьжсэн бүх юм одоо өөрөө орж ирээд шүү гэж. Яа. Өөр гоё хоёул форм ярьжсэн хайцгаа хэлсэн шүү. Өөр шинэ Монголын гоё юмнууд юу гэдэг лээ. форм гоё. Готлаа солих гоё яач. Готол гэхдээ үнэр та нар амар тий. Тийм тий. Амьсаа нөө солиод байгаа. Үнэр юу сарилтгүй дээ гэж. Тэр нэр ёслын тэг үнэхээр амар үнэртэй тий. Үнэхээр амар. Гэтэ орой хэсэг суухаар тасчдаг тий. Үнэхээр Яг яаж ил нэг удаа ингээд бүүнээр орсон яриа сууж нэлийн удаа ярьчаад үнэрээ дийлэхгүй яжсэн чи манай ангийн үе нэг нь умгаад. яана тийм үү? Тэгсэн чи яаж ил бид нар ингээд унгацаа нэг өгөөдөлд оруулахгүйгээ суужсэн чи нэг сэмбай. Хүүе чи умгаад байгаа. Чи болооч гэж заяа. Ингээд амар олон үе игнээс суудсан. Захтан тэр нөөс юм бас хийх юм бас олдохгүйс чиг урдны дараа унгаанаас нь хүүе чи болооч гэж. Тэр бас амарсан. Тэгээд готлын шүүгийн хэсэг бас амар үнэтэй гэсэн шүү дээ. Тийм тий. Гэтэ одоо тэгэл хөрхийн амьд бид нар чинь амар хол мал явдаг. Тэгэл тэр өмсдөг хар готлнууд хужаал готлээсэн байгаа шүү. Тэгэл юу Тэ ч хаасан. Ягтай хүний тэмдэглэж тий. Гэтэ өөр сургууль мөрөлчдөөс гуанд мандтай гоё ээжээ ер нь бол. Тийм ер нь бол цэвэрхэн мэвэрхний хувьд бол дайжгүй. Манай заал бас амар гоё дүүс. Заал амар гоё штэ. Тийм. Нэр спортлог хүнд бол заал өстой гоё. Тэгтээ спортлог биш. Та ашиг гаргаж байгаа л бас. Тэр дон гэж нэг хог юм байдаг байсан. Би ангийнхаа нэг жаахан илүүдэлж идэ өөршгөө. За энийг гаргаар дараа нь гаргах шүү. Яаж ч үз намаа гарах юм бол яг бүдүнгээ шоолно. Тэг гол чи дараа нь гарч чадсан уу? Чадсан штэ. Тийм үү. Тэрийг бодчих. Би баг тэр бүдүүнээс махаа. Би ерөөсө би тамирт ордгоос ахгүй. Өмнөх сургуульд манай би тамир маш амар сайн. Тэгэл зүгээр л 150 төгчтэйсэн. Тэгээд өмнө тэгж сүрхий ордогч байсан. Шинэ Монголд би тамир чи амар сериосны ордон штэ тий. Тэгсэн чинь би ер нь угаасаа гүйж чад. Ер нь л би тамирын спортны армуу. Тэгсэн чинь дон гэж юм хийн гээл. Тэгснээр л дундаас ирснүүд нь оото дон мэдгүй л гээл цаа. Яна юу болох гэдэг юм бол. Намайг дон гэдэг. Дон гэж юу юм болоо. Тэгээд гүүгэлтэй нэг айс сонио Яа, гүүгэлгээ тэр хурцаа. Тэгснэ ингээд нэг хийгээл би баг яасан. За бодо болно нэг тон. Тэгсэн чинь багш баг 100 хийжээ 100 гарна хийсэн даа. Тэгсэн чинь би баг нэг явах гэдэг юм аа. Тэртэй амар шудаа би одоо хэлмээр байна. Эрт ночроо. Та тэрт наш орсон маань жүгэг шаарддаг гэсэн. Амар шудраг бас юм нь болохоор ингээд зүгээр ийг гарахын тулд тэр дон дээр үхэж байгаа модон морин дээр салтаас аваад иглэж байгаа. 3 цагийн цогц могсол их гэртээ ингээ өдөрч бэлдэж тэгж ийг гарч байгаа. Чи манай анги им ариун цагийг 2 туг авч өгснөө 100 гарч байгаа. 2 туга. Аха нэг тийм хичээлд оргүй хүүхдүүд чи нэг бүх авч өгдөг юм шүү дээ. Би авчихсан бахаа. Чи биэс бүх юм хийгээд өмдөө уран байж модон морин зөр дээр хараад жагаад ийг гарч байгаа байхгүй. Тэр бүр айгуу. За хойлоос хоёр талтай. Би ихнийхаараа яг тэгээд өгсөн байхгүй юу? Ямар хийжсэн би. Тэтэн чи ажил нэг сонь юмнууд комбилтэн заа бүр алин дээр ч нэг орлох юм байхгүй сүнэл галцсан юу. Уус сүнэж чадахгүй штэ. Тэгэл тэр дон чинь би хамгийн ихнийхтэй нь баг 17 ч гэлээ. Миний хувьд бүр амар их заа юу. Тэгэл за ямар амар ятарч ийн нэглэнгээ харч хүүхдүүд бүр зүгээр за би бүр хилээ онжуулаад тэг би баг хамгийн ихний гарсан хүүхд нахаа. Тэгээд хамгийн анхны би тамир дээрээ 140 хүүхдээс 114 ч ихсэжсэн. Тэрнээс хойш байр байгааг бах. Хамгийн сүүлд орснууд нь бүгд 114 ч ихсэжсэн баха. Тэгээд тэр дүн бүр ингээд миний нөгөө нэг сурлагын юуг амар та. Би тэр юунд амар ачил бүтлэг төсөж амар зовлонтой. Юу ч ямар дарамттай юм бэ. Юу амар дарамттай амьдрд ч тийм. Тэгээд тэр байранд амар ачил бүтлэг. Тэгээд тэрийг амар юу ах юм байна. Гүнгүүтэй чихнээсээ яавал би тамир дээр гайгүй гарах уу гэснээр чихнээс тугийг авч өгсөн баха. Тийм бас амар шудраг ус байгаа шүү ч гэж. Гэтэ чи найзган бодгоо. Окей, fine. Яа, тэгээ бас нэг чам шиг нэг хэрүүлэм хийгэлээсэн миний аж байгаагаар. Тэр чи биш наа. Манай үеийн нэг арай марай гэл нэг мэрэлсэн. Яа, харин тийм. За одоо шинэ Монголоос таалагддгүйс юмнууд ярих уу? Таал өдгөмдөл зөндөл шин. Надаа ингээд шинэ Монголын нэг одоо ч тийм өөрчлөгдсөн байж магадгүй юм экстроверт хүүхдүүдийг айгүй саппорт хийдэг гэх юм уу. Тэр нь яг би өөрөө бас тэр нь орж исэн болохоор би ингээд нэг ямар юм бодог үлдсэн байж магадгүй. Ер нь ингээд
ерөөхдөө харах юм бол тэр ингээд хүүхдүүд сургуультай ингээд яг чам шиг бодолтой үлдэхээс шалтгаан болцсон баха гэж би бас боддог. Үгүй харин ингээ нэг хүн болгон бас нэг өөр иж болно шүү дээ. Тийм юурээс яадаг хүн болгон ингээ амар ингээл мөрөдөлтэй. Тийм. Тэгэл ингээл хүн Тэгээ болгон мөрөдөл нь Япон явах тийм. Үгүй. За Япон явахдаа биш ингээд ийм зүгээр юу гэдэг чинь ийм сайд майд ч юм уу Тийм, болох ч юм уу тийм. тийм болох ёстой юм шиг санагддаг. Миний мөрөдөл хүртэл тэрнээс олж юу ингээд ийм зүгээр хилдэг мөрөдөл юм уу? Доторх мөрөдөл биш. Солигдсон ч юм уу. Тиймэрхүү юм бол бас байсан байхгүй. Надад болохоор яг нэг бодлын хүн амар том мөрөдөлтэй байх ёстой ч гэсэн нөгөө талаараа ийм жижиг сажиг өөрөө дарамжлаа тий. Ингээ бусад ийм юу мэрэгчлүүдийг ийм гоё дэмждэг тийм биш байсан. Нэг талаараа ингээд тухайн нийгмийн ангийнхны бүгднгийн эдийн засгаар сурах ёстой юм шиг тийм нэг сонин юм тийм ойлголт өгөөд исэн гэх юм уу. Тэгтэл чи ингээд нийгмийн ухаан чи ингээд амар олон тий одоо гоё манай үеэс юм урлаг судлаач гарч болох ч юм уу тий ингээд ийм нэг тийм юмнуудыг бас тийм давхар айгу дэмжих ёстой байсан юм шиг бол амар санагдтiin. Тэгээд хэдэн жилийн дараа очсон чи надад амар таалагдсан юм. Нараа өгш болохоор тийм юм дээр ингээд амар фокус өгдөг заяо. Юм шиг санагдсан. Одоо I like нараа багш. тийм. Тэгээд ингээд сурж байгаа хүмүүс ч гэсэн ингээд амар тийм diverse болсон. Бидний үед чинь ингээд баг нийгмээр 10 хүүхд Япон явж байгаа бол баг 9 эдийн засгийн факультетд өгдөг ч юм уу тийм байсан бол тэ дүүлцнийг нь олоос ярилцаач юм нэг өөр сонголтгүй байсан шүү дээ. Ер нь нийгмийн чинь нэг тиймэрхүү. Тэгсэн чинь юу аасан чинь ингээл дизайнер тэ одоо юу гэдэг чинь жигнэсээ баг ютубер болох ингээд дэмждэг ч юм уу тэ зураач тогооч тэ ийм энэ нийгэм чинь зөвхөн эдийн засагч ба инженерээс бүтэхгүй юу юм шиг тийм биш юмыг дэмжиж байгаа надад амар гой санагдчихсэн. Тэгээд сурж байгаа кохо энерч гэсэн амар гой мэрэгчлүүдээр сурдаг болсон. Тэгээд тэрний ч гэсэн ингээд амар сайн судалж өгдөг болсон. Бид яг миний үед ч юм уу нэг тэрнээс дэш болохоор инженер ба юу тэгээ өөрөө бусдын судлах бол ямар ч дэмжлэг ч юм уу тиймэрхүү төрлийн юм байхгүй байдаг байсан юм шиг байна санагдсан. Надад болохоор шинэ Монголын ингээд мундгийн хэмжүүр нь нэг тийм хичээлтэй эсвэл ингээд амар нэг тийм итгэвтэй ингээд нэг тийм яагаад ч надад ингээд амар too much юм шиг санагддаг байсан. Тэгээд манай дүүгийн үед ч гэсэн амар нэг тийм юм ингээд яваал байдаг юм шиг ингээд санагддаг байсан байхгүй юу? Тэнгүүд ингээд би ингээд манай дүү мэрэгжил лидерээ сонгохгүй бол ингээд янз бүр болонгууд надад болохоор одоо хичээл ингээд сайн хийсэн хүн ч юм уу те элдэр шалгалтанд сайн авсан тэтгэлэг авсан тийм хүмүүс мундаг үгүй яг мундаг нь ч мундаг л та гэхдээ ингээд нэг тийм амьдралын үнцний гэдэг чинь ингээд зөвхөн ингээд тийм хичээлтэй сайд болохоор ч юм уу эсвэл амарлаг эрдэмтэн болохоор яг гоё л доо гэхдээ одоо нөгөө нэг тийм юмны гоё тийм одоо амьдралын тийм үнцэн чиг тийм юмдаа хамгийн абсолют нь биш шүү. Одоо шинэ Монгол болохоор тийм юм бол чи тийм л биш бол ингээд нэг тийм лүүзер юм шиг ингээд амар vibe өгдөг. Тэгээ тэгэнгүүт тийм биш ингээд чийл бас ингээд гоё юм зөндөөл шүү дээ. Тэгээ ингээд хүн заавал ч үгүй эрдэмтэн сай дарах хэвээр янз бүрийн яасан ийсэн нүг би ямар юм яасан ийсэн юм заавал ингээд одоо яг тийм том мөрөдөлтэй гоё л ахalta. Тэгтээ бас ингээд одоо тийм жижиг мөрөдөл ч юм уу те simple юм ч гэсэндээ бас ингээд гоё штэ гэдэг нэг тийм chill vibe ингээ амар баг ингээд өгдөг юм шиг надад амар санагддаг гэсэн юм бол би ч гэсэн ер нь л тэрэн дээр үнэ амар санал нийлдэг. Зүгээр яг хав тэгтээ яг би бас ингээд бацсан л та 8 дугаар үед чи маа сурвал 8хан одоо арич 8хан настай биш юм байна. Дүнгэж ингээд залуу сургууль байсан байгаа штэ те тэгэхээр яг сургууль бас ингээд өөрөө гарч ирсэн үр дүн дээр ингээл хараал ингээл хөгжөөл бас зэрэгцээл явж л исэн багталтаа тухайд маань сургууль ямар 100 жилийн хэдэн 100 жилийн төгтөө нэг Оксфорд юу биш ингээд судалгаа мадлага гэж яахгүй юм өөртөө бид бодож байгаа юмар л явж лээсэх. Гэхдээ одоо болохоор илүү бас яхав тэгж шинжлэхтэй явж байгаа. Одоо тэгтээ ингээд хүнд чинь юм тодорхой хэмжээний потенциал гэж байгаа штэ. Би магадгүй би бүр ингээд хичнээн шүүн унтахгүй хичээгээд ш би бол хизээш тэр Нобелийн шагналт хүрэх ч юм уу тий. Эсвэл тийм болохоор юу байхгүй тий. Одоо потенциал гэж юм байхгүй ч гэх юм уу тий ямар ч тийм байгаа. Гэхдээ тэр хүүхэд ингээд өөрийнхөө ийм потенциалын эсвэл өөрийнхөө happy байлгах тийм амьдралынхаа хэв маяг ч юм уу тий тэр юмн дээр нь илүү ингэж мотивацлаатай ч өгнө өгж явах хэвээр юм шиг бол санагдсан. Тэнгүүд эсэргээрээ ингээд одоо ингээд яг юм дундаж биш тий одоо ингээд чип тойрших ч юм уу тий ингээд амар тийм өгөгцөн амар гавл гин байхгүй ч юм уу эсвэл бүр амар тултал бас хичээг өгч яж магадгүй тий.
Тийм хүмүүст ингээд ийм лүүсэр ч юм эсвэл ингээд нэг амар ийм дарамттай мэдрэмж төрүүлээд байгаа нь буцаад сургуульд дургу болох ч юм уу. Эсвэл ингээд илүү тийм сайн байгаа хүүхдээ үзэн ядах те. Одоо ингэдэж ингээд нэг хоёр сайн хүүхдийн нэг нь ингээд магтаалахаар ингээд автоматар дургу болдсон штэ хүн угаасаа байгалийн ийм натурал зан чанар нь учраас. Тэнгүүт эсрэгээрээ ингээд амар хинхэг байгаа хүнд угаас дургуул тийм үгүй юу эсрэгээрээ баг тийм ч юм шиг. Тэгээ би ингээ одоо ботхоор амар лаглаг хүүхдүүд угаасаа л тийм амар гентэй байсан байгаа байхгүй юу. Тэгээд тэрэн дээр бас нэг юм жоохон томчуудын жоохон ухаан бас хэрэгтэй тийм байна харсан. Одоо нэг томчуудын хэрэг чинь нөгөө багш нарын өөрсдийнх нь тэр заах арга барил нь бас амар нөгөө чухал байгаа байхгүй юу. Тэнгүүд одоо Монголд ингээ нийгмээрээ одоо хүн болгон ер нь бол нэг тийм ер нь бол тийм grown up биш ээ тийм шиг надад санагддаг. Багш нар ч гэсэндээ яг адилхан хойлонгийнхнаас дээрсэн. Харинтын үнэхээр тэгээд өөртөө нэг тийм immature ч юм уу те mentally тийм stable биш болохоор яг тэрнийхээ ингээд тусгацыг ингээд шууд ингээд хүүхдүүдэд өгдөг ч юм уу. Надад ингээд боловсрал ер нь ямар байхад чухал гингүүд жиг төртөмжтэй байхад одоо хамгийн best юм шиг надад санагдаж байхгүй. Тэнгүүд Монголд бол яг үнийг хэлээд ингээд чи ингээд жоох ингээд сайн бол ингээл ер нь багш чам дуртай сайн биш ингээд дундаж бол тэгэл чи бол муу штэ гэдэг ингээд тийм амар менталити өгдөг юм шиг ингээд тийм лузер юу өгдөг юм шиг амар ер нь бол нэг төр хүний хичээл дээр хичээ бишээ тийм сайн биш л бол тэгэл хүн биш юм шиг чимтэй. Яг тийм нийтлэг тиймэрхүү бас байна тийм. Тэгтээ одоо ингээд жишээлбэл надад яг жоохон муухайлал тех надад ингээд ажиглагддаг юм нь болохоор би тийм Япон явах мох юунд сонгоогод амар баярлаг заяа. Намайг төгсөж явах үед штэ. Ер нь ингээд тийм момшоо тэнцэнтэй тийм хүүхдүүд ингээд амар ингээд мундаг тооцдог штэ. Одоо эхлэнгүүд одоо шил би тэнцэг байлаа гэхэд би бол суугын тоон тэр хэд ингээд тийм оройд байж штэ. Тэнгүүд ингээд би ингээд цаг хугацаа ингээд явах тусам жишээлбэл ингээд Япон ингээд янз бүрийн лаглаг мэргэжил төрөлцүүл ирэнгүүтээ энд одоо шал өөр мэргэжлэр ажилладаг ч юм уу те. Би юу гэж. Одоо мэдгүй надаа ингээд ягаад ч юм бид нар ингээ анх эхлэхдээ одоо чинь бид нар хувьд ингээ багш нар хөө манай тэр ингээ амар лаг тэнцэн мэдсэн гэл тэнд ингээ сурж байгаа амар лаг гэдэг жангуудаа бид нар ингээ эхэлж байгаа юмнууд Япон юмсууд ингээ тийм айхтар ингээ цойлдгүй юм шиг ингээ надад амар санагдаж штэ. Окей. Тэр ингээ цойлох ёстой юм шиг ярьсан байхгүй миний бодлоор. Бид нар ингээ зүгээр нормал үйлдэл хийжсэн байхгүй юу зүгээр их сургуульд тэнцээд тийм. Гэтэл энэ хүн ирээд шууд Нобель авах юм шиг ингэж яг тийм хүлээлт ч юм уу те тэгж ингэж ханддаг гэсэн. Гэтэл эсрэгээрээ бас тэр хүүхдүүд тэрэндээ амар стресстэй ч байж магадгүй. Энэ ингээ зүгээр амьдралын ингээ зүгээр их сургуульд ороо явах процесс байсныг Японы тэр их сургуульд орчих юм бол момшоо тэнцчих юм бол ингээд те одоо ингээ юу болж байгаа ч юм уу те тиймэрхүү юм шиг ярьдаг ч юм уу эсвэл тиймэрхүү байсан нь яг юу гэж магадгүй. Тэрнээс биш угаасаа ер нь зааж байгаа юм бол яг адилхан заяо. Аль сургуультайг адилхан. Багшийн арай илүү одоо лаг ч юм уу тий. Тэрнээс биш би бол яг үндэ миний одоо Японд сурж байгаа юу те тэр юу ч хийдин тэр лаглаг сургуультай за бүр цаашлуул тэр Харвард Марвард ч гэсэн яг үнэндээ санхүү зааж байгаа онол бүгд л адилхан лахгүй яг үндэ тийм үстэй. Би бол яг тэр тал дээр боддог. Зүгээр миний өөр юм бол тэнд байгаа хамт сурж байгаа хүмүүс мэдээж тэр юм шалгуурыг даваад гарч ирсэн ч илүү өрсөлдөөнтэй. За магадгүй илүү хичээж сурах ч юм эсвэл төлж байгаа төлбөртэй яадаг ч юм уу. Тиймэрхүү байсан байж магадгүй. Би бол Японоос олж авсан юм нь бол илүү мэдлэг гэхээс илүү бүр юм яг тийм survival skill-ээ олж авсан юм шиг санагддаг. Яг Японд бол амьдраад бүр анх удаа ингэж бүр гүн стрестэнд орж үзээд тэгээ тэрнээс хойш ер нь би ийм хүү юм байна, гэдэм байх гэдэг юм аа. Ер нь бол би тэрийг яг ээж аавын хажууд Монголд байсан бол ойлгож авахааргүй тийм юмнуудыг бол Японд очиод ингээд амар олон цохилт ингэж хүлээж аваа тэрийг ингэж давнгаа ингээд өөрөө тийм юмнуудаа хөгжүүлээ. Тиймэрхүү тал дээр илүү сайн гэж бодсон байж магадгүй. Тэгтээ яг би зүгээр л нэг сургууль зарсан мэт байна. Тийм тэгэхээр чиний яг тэр хэлдгийг зүгээр бид нар өөртөө хитрхи амар тэрэнд л хүрчих юм бол ингээл амьдрал нь сайхан тогтоолтой явчих юм шиг ярьсан учраас амар тэгсэн байж магадгүй гэж бодож байна. Тийм ээ. Тэгээд бас нөгөө нэг fail хийх юм бол бараг end of the world гэдэг тийм амар vibe өгдөг юм шиг санагдсан. Тийм fail дэх ирэх өгдөг ч юм уу. Эсвэл бид нар өөрсдөө тийм хайр зүгээр юм ингэж нийгмийн яг ингээд ийм илүү сайн байгаа хүүхдүүд дээр илүү фокус хийдэг. Одоо тэгээд жишээлбэл би бол ингээд яг Япон руу илүү одоо миний өөрийн зан чанар ч юм уу илүү тохирсон төрлийн байж магадгүй юм байгаа байхгүй юу. Угсаа ингээд сонирхтгүй хүүхдүүд дээ шүү дээ. Угсаа Америк ч юм уу баруун тийш явна гэж сонирхдаг. Би бол ингээд яг Японыг өөрөө бол ингээд сонирхдаг байсан. Миний зан чанар ч гэсэн ерөнхийдөө бол ингээд таарах юм шиг санагддаг гэсэн байхгүй юу. Одоо манад болохоор яг миний эсрэг
Тэгээд яг нэг ижилхэн аав ээжийн юм соёл юугаар ингээд төссөн хоёр хүүхэд. Тэгээд яг ажилхан арга барилаар бүр яг манад 93 тааж байгаа л ингээд орсон ч юм уу. Тэнгүүт маадуу ингээд амар дуртай хичээлээ хийгээд дургуугаа бүр юусоо хийдгөө заяа. Гэтэл би ингээд дургуй байсан ч гэсэн ингээд хандал тэр нөгөө нэг дүнгийн ингээ сайжруулахаа хийдэг ч юм уу те. Тэгтэл чи ингээ хүний амьдрал бүх юмдаа сайн байх ямар ч шаардлага байхгүй те. Зүгээр ингээд яг дуртайгаа хийгээд тэрийгэ хөөгөөд явхад амьдрал гэдэг чи яг ингээд болдог юм байгаад байгаа байхгүй юу те. Тэнгүүт чин тэрийг юус акцепт хийдгүү те. Ингээд бүх талаар нь яг байх ёстой л доо. Гэхдээ дүүдээс ингээд амар ойлгож өөрөө ингээд байх гэж хичээдэг юм нь болохоор бүх юмд ингэ салбансан алиндч төгс биш над чиг ер нь аль тийм байх бас албагүй яг дуртай юм хийгээд үнэхээр тэрэндээ дурлж чадчихвэл яг хэрэгтэй зүгээр яг ингээд ах ихч аав ээжийнхнүүднээс хийхтэй өмнө яг тэр дуртай юмыг олж өгөх нь амарсан тусалж өгөх хэрэгтэй. Одоо зөв сургуульд нь оруулах ч юм уу, зөв мэргэжлэр нь чиглүүлэх ч юм уу хэрэгтэй. Скелүүдийг ингэ сургая гэж боддог тий. Тэгээ манай дүүшэл өдөр Японы хэлмэлийг бүр үзээ яддаг заяа. Гих мэтчлээ. Тэгвэл надаа ингээд эсрэгээр ингээд Японы ханз манз амар гой санагддаг. За би бол англи хэлийг бол амар хүчээр сурдаг. Сурч тарлаа. Тэгсэр нэг Японы хэлний талбай айгуу дуртайхгүй юу? Нэг мэдгүй яа чи нэг юм миний сонирхлыг ингээд татаад байдаг. Манай дүү бүр 2 жил сурсан гэсэн нэг амар юм хэлдэг байхгүй юу. Яа наад зах юм мэдгүй байдаг ч юм тэр угаасаа сонирхолгүй. Тэгсээ ингээд англи хэлийг зүгээр ингээд юугаагүй мөртлөө айгуу сурцсан ч гэдэм үү тий. Тэрийг бас ингэж гоё бүх хүн лаг байхалбгүй яг эсрэгээрээ дундаж бүлэг нь ингэж нийгмийг авч явдаг гэдгийг ингэж бодолцдог байх хэрэгтэй юм шиг бол санагдсан. Юу дип явчихваа. Тийм уул фан. Айгу гоё. Фан ман байна гэйгөө мө. Фан ман байл гэж орж ирээгүй. Фан ман байна гэйгөө мө. Яа. За өөр юу байдаг лээ. Өөр шинэ Монголын дургамнууд ярьсан шүү дээ. Тэрнээс тийм ер нь бол би ингээд шинэ Монгол бол яа би хэдийгээр улсынхаа амьдралыг өөрчлөгөж гисэн. Шинэ Монгол бол яг миний хувьд бол миний амьдралыг бол бүр ингээд амар өөрчлөлтсөн болохоор би бол сургуультай амар тийм талархаж бол аваа ижиж дуудахгүй ч гэлээ. Амар талархаж явдаг байхгүй. Би бол ягаад ч бүр яг чи насны ханаа олжээ яа. Үгүй тэр утгаараа биш. Жишээлбэл одоо манай ээж чи улсын юунд эмнэлэгт ажилладаг одоо 400 мянган төгрөгийн цалин байлантай. Бараг л Монголын төлбөрөг төлж чадхааргүй л тиймэрхүү байсан байхгүй. Тэгэхэд бол ингээд яг тэтгэлэг өгөөд гадагшаа сурах гэдэг бол миний хувьд бол одоо зэро чансаа. Би тэгээ дээрэс нь момшоо зомшоо тэнцэх бас гениус ч хүн байсангүй. Тийм болохоор би бол яг ингээд сургуулийн эм дэмжлэгтэйгээр жигнэсээ яг нөө нийгмийн төхөөр явсан хүн байхгүй юу одоо. Тэгээ ингээд миний оноо баг үеийнхэн дундаа хидчихин тэгээд явсан 10 хүүхдийнхаа доороос 3 жилөө тэгээд тийм амар бол муу байгаагүй л дээ би ингээд бас хичээл ясаа худлаа нь хийжсэн болохоор авсан гэхдээ ингээд бүр амар цойлж бол аваагүй тэгээд жишээл галагч те чиний нонон дээр чин плас ингээд 3 жил сургуультай хийж өгсөн юм чинь үнэлээд ингээд чам авч явж байгаа шүү. Гэхдээ мэдээж очиод чи шаргалтандаа тэнцчихэж тэтгэлэг авах хэрэгтэй. Гэхдээ үлдсэн нь одоо чиний их ажил шүү багш нь олондээс ингээд чиний тодорхойлтыг бол чадхаараар сайн бичиж өгөөд явуулнаа гэд явуулж байгаа болохоор миний хувьд бол яг юм боломжгүй юм ингээ болгоод бүтээгдсэн. Тэгээд ямар нэг хахуул ч юм уу те ямар нэг ч төгрөг ингээ юу яаж байгааг учраас тэр утгаараа бол би ингээ ямар талархаж явдаг. Гэтэ би ингээ яг чиний хэлснээр ингээ талархах сэтгэлээ гаргах гэхээр ингээ too much илэрхийлээд байгаа хүмүүсийн хажуунаас жоох ингээ жирхэд идэг гэх юм уу. Нэг ингээл бүр ингээл яг юм калт юм шиг ингээ амар юу яд нь штэ те өөлж мөөлал. Бүх зургандаа ээж амаанд нүртэл үйлдэж ч манай хүүхдээ харин тэгэхээр чи яг одоо ингээд яг үнийхээ 4 жилийн төлбөр хөнгөлнө гэж бодоод би ч хүүхдийг л уулгаад байсан байна. Харин яг тэгэж яг тиймэрхүү юм батах юм бол амар талархаж байгаагаа би ингээд баг өдөр алга илэрхийлмээр юм шиг хэрнээ буцаагаад нөгөө та нарт үзээд талмааргүй байгаа болохоор айгаад байдаг ч гэж. Яг хөө тэгэл мэдээж Монгол сурсан бол өөр нэг те зол заяа биш юм ах зол хоёртэй ч юм уу ууцлаа шүү. Мэдээж тэгтээ яг тэр нэг хов хүнийхээ үднээс тэгээ яг тэндээс ингээд миний ингээд нэг юм үзэж харах бодол ч юм уу тиймэрхүү юм би бол яг тэр хүртэл ингээд миний амьдралын зорилго бол байртай болох ч юм уу тэгж боддог байсан бол ингээд яг Япон бол ингээд нэг юм хараат хэлээл нэг иймэрхүү юм болж байгаа учраас яг тэр утгаараа бол аваа гэж дуудмаар ээ. За дуудаад Can I? Yeah, no judgment. Тэгээ ер нь тэ шинэ монголчин дээр ер нь тэгээ хахуул махуулаач гэсэн ил тавьчихдээ штэ. Үгүй тийм үү? Танаа идэж хэлж байгаагүй яа. Тий орох жагаал тэрэн сая төгрөг мөрөг гэд тэгснэ ингээд юм яг юм квотер орох тоомоо гэд бэд штэ ер нь. Оо вау. Багш нар захирал махрал бүгд ер нь тэргээд ер нь хэлждэг штэ. Хэлж ил нэр ч гэсэн.
Надад тэр нь ч гэсэн баг цэвэр юм шиг санагдаж байна. Үгүй тэгэл 1.11 мэг гэл юу н олсон сургуулиуд ч гэсэн давхал мохол авдаг тоон юу ойлгомжтой байдаг шүү дээ. Манай ангид хүртэлтэй би нурдлын замыг манай аав хийж өгöd орсон шүү дээ. Өө тийм үү. Сэлээд байгаараа манай найз л та. Тэгж далд дэд үж бод нийлээд өгөлт юм шиг лээ. Ер нь бол дажгүй. Тийм амар үнэтэй лаг сургууль биш ч гэсэндээ бас хөөрхөн бас. Тийм. Гэтэ ер нь бол ингээл нэг шинэ Монгол төгссөн гэж хэлэх бол нэг тийм нүр бардам л байдаг. Бардам тийм. Шин Монгол. Шин Монгол. Бардам. Тийм. Би ер нь тийм үзий яддаггүй шүү. Бас зүгээр нэг тийм бас жогоод үзий яддаг шүү. Нөгөө гэтээ би яг тэр мэдрэмжөөс амар ойлгоод дит юм аа. Одоо дүүдэрээ харахаар бүр ойлгоод дит. Надад тэр форум бол нэр таалагдчих шүү. Ядаж формороо ингээд форум чи ингээд бид нар бүгдээрээ жигэд адилхан шүү гэдгийг яаж байгаа болохоор форум бол үнэхээр яаж байгаа гоё хөөрхөн харагддаг. Тэгтээ бүгд л эмгтээлэг харагддаг тийм амар хөөрхөн. Тэгэл бүр хөөрхөн юпг богсгачдаг. Богсгоо тий. Бараг ингээд манай ингээ охтуудын юу бараг л бүхснийх нь доотлын мах нь бараг л гахтал. За гэсэн чи минийх шаганыхаа жоохоо дээрээ. Тэгсэн дотор нөмдөө өмсч. Би тэмрэх хүмүүс бэлэн. Би тэмэр дээр юу ч юм өмсдөг байлаа. Тийм юу ч юм өмсдөг тийм. Бай. Юу ч юм өмсдөг. Тийм дажгүй бас хөөрхөн дажгүй ер нь бол гайхгүй шүү гэж. Гайхгүй шүү тий. Хоол моолтой. Өөр гоё шинэ Монголын төршинж байдаг лээ. За бод яа. За бодд гоё. Хонхны хоёр ер нь амар тийм. Одоо бүх сургууль гоё гэдэг л та. Хонхны хоёр амар гоё emotional болдог тий. Тийм шүү дээ. 3 дахь ингээ. 3 дахь ингээ бүр emotional ээ. Бүр амар emotional бараг л ингээл. Чи тэг яа 3 дахь Япон явахгүй гэж бодсон мөр. Бас бодсон юм болоо Япон. Явчих магадгүй гэд бодсон юм болоо ч гэж. Тэгээ танаа манай үед ч юм бол яг 12-оос сурдггүй байсан хэсэг үстэй 11-ээр төгсч болдог байсан юм сте тий. Болдог үстэй хүүхдүүд тэгээд гараад явчихдаг гэсэн шүү дээ. Тэгэл угаасаа 2 англи үлддэг гэсэн шүү дээ. Тий. Одоос чи бараг бүгд үлддэг. Угаасаа 10 хэлээ. Sorry. Яа. Манайд нэг хүн байна. Тий. Тэгэл яа. Чи шинэ Монгол хахтаа тэг өргөж мөрч чааг юм уу? Үгүй штэ хин надтай өөр. Би нэг хүн гэж би бас хинтээ өргөсөн юм бол тоо. Намайг хин тооховтэй, нохог хин яахавтэй. Гэтэ 3 доргод хүмүүс бүгд амар глөө бид юм. Манаас одоогийн согоо олсон ч 3 дугаар ингээс 3 дорлоо. Тэр хоёлаа ер нь бол тэгээд. Гэхдээ тэр хөхөж амар хөөрхөн мэдээс би л хөөрхөн гэж. Ааш юм дээ. Жог харчаагүй мөртлөө ямарсан садааг бол харж байсан нэг тийм зигзээсэн тэгшгүй хөлтэй цав цагаа охин. Бро, битэр ижлэхэн өндөртэй төгөө. Би өндөр яриаггүй штэ би. Хөл ярьж байна. Ой, миний хөл садагийнхоос урд төгөө. Бро, би зөв хөлөө гаргадаг. Үгүй яагаад юу чамайг ерөөсө харчаагүй юм лаа. За яах вэ? Яах вэ гэж. Тийм бүдүүн өдний шилтэй нэг тийм ох байсан. Үгүй чи ерөөсө бүдүүн байгаагүй. Гоноо санахгүй. Үгүй би бүр бүдүүнээс болж санаа. Өчигдөр бүр бүдүүнийг л сандаг юм шүү дээ. Чиний хоёрын оронд бүдүүн байсан. Би хоёрын оронд энэ чи тэр бүдүүний хэмжүүлэг адилхан байсан. Зүгээр нэрнгэсээ өөрөө тэр тэмчрээс бүдүүн байгаагүй. Яа. Гэтэ тэр хөөрхөн охтууд угсаа амар дарамт өчрүүлдэг гэсэн юм аа тий. Харахаар л үгийн хөөрхөн бүгд. Гэтэ эрэгтэй хүмүүс айгу тэнийгтэй ингэ нэг тийм охиныг ингээ хөөрхөн байхаар нь тоохгүй болохоор ингээд бүр Yes. Ер нь харин тийм учраас би харин тэр охтууд тэгээд ингээд менежиг нөгөө нэг лүүсэр гарууд нь дургу байгаа шүү дээ хөөрхөн юм чинь. Тэгээд нөгөө нэг тоогдоогүй залуучууд нь 9 жороор ярина амар янз бүрийн амбалер ярьдаг шүү дээ. Бүгд амар зав ярьдаг. Тэгээд бодохоор би за хөөрхөн байгаагүй нь боддээ. Тэр чи хэцүү амьдэрч ирсэн юм байна. амар муухай ярьдаг шүү дээ. Тийм амар балер. Ер нь тэнэж хүмүүс амар мин амар мухатай. Нэг амар хайргүй юу. Үнэхээр амар хайргүй тий. Яа, үнэхээр амар хайргүй шүү. Тэгээд яаж ч тийм өсвөр насны хөвгөөч өөртөө амар тийм insecure. Тийм. Тэгэнгүүтээ цаашаа яриад яваа тийм пистам гэдэг шиг. Гугаад бүтгөөл бол муулаа чи. Тийм. Харин яг тэг. За сургууль маань тэгээд гоё эсэн гойс надад шинэ Монголыг гоё дурсамжтай. Тэгээд нэг жил гахаа авдаг гарсан санаж байна уу? Бид нар 3 гэдэг жил. Тэгэнгүүтээ шинэ жил мэл болоогүй шүү. Тийм үү? Бид нар 3 тэсэн гэр та нар 2 талээс мэж тараад агуулна байсан л энэ да тий. Сандгүй. Юу яадаг штэ. Нэг салхинд гарах гад нэг хөдөө юм. Тийм. Биний бана явдаг.
Тэгээ нэг тэр нэг амар новшин явуултайсан санагдаад байгаа юм чи. Загс мас орж мороод. Үгүй лөө. Амар л новшин л. Би зүр ангийнхаа уултыг санаад байгаа юм шүү. Багштай явж хагаад ууна гэж байхгүй те. Чиг. Хэл хүмүүс уучдаг юм да. Манай ангийнхаа нэг найрамд л явж исэн байна. Тэр Бени бана. Тэрийг санаж байна. Бид нар төгсөх жилээ нэг баян борл явсан юм байна. Битүү аригталт болсон л гэсэн. Чиг. Чи яваг юм. Би явсан. Чамаг дөрвөлээ дуугаад. Би ч үгүйсээ тийм юм их орох штэ. Чи дууж л явсан. Гэм үзэрчээд. Манайх тийч нэг ууж хүмүүс юм санахгүй хаа. Зугаалга малах гэж болсон юм уу? Мэдгүй санахгүй байна. Төгсөөч нэг юм болдог хаа. Төгсөлт гээл нэг. Би яг үндэ тонхны ярээс санахгүй байна гэж. Яг зүр шинэ Монгол дээр уйлалснаа л чинь тэгээд яла 2 дугаар анги төгсгөд лав нэгсэн өдөрлөгөө гэдэг оруулна. Өдөрдөгч хүний тухай кино үзүүлээд байлаа. Тийм үү. Би тэдний нэг жил нөгөө тэнгис рүү бүгд ингэ дагуулж аваад Inception үзчихсэн. Амар тэнэг кино. Гэхдээ тэнэг кино уул гоё кино зүгээр. Тэр үед миний англи хэл болон IQ-ны төвшил. Дараа тайтлын нууч хурд үзээгүй гэж. Дараа үзсэн чи вау. Тамирыг бас шинэ Монголынханд өргөдөг гэсэн тий. Тийм, ер нь бол. Гэтэ их тамир амар гоё штэ. Би их тамирс бүр амар баярлаа. Би ихний аав штэ. Тийм. Их тамир айгу сайн байсан юм шүү. Бид тэр золоо дээр лах мэдэрчээс штэ. Золоо ч бүр ингээд бүр багасаа нэг ч англи хэл бараг сонгож байгаагүй нөгөө дан япон хэлээр явц үгтсэхгүй. Тэгээд амар муу англи хэлтэй. Би лүүзер надаас 3 даблтсан лүүзер хийсэхгүй юу. Тэгсэн чинь их тамирт яваад бүр амар сайжраад. Тийм. Бүр амар сайжраад. Тэгснэ бүр англи дээр бүр тасралтгүй оди тэр хоёр л ярьдаг болч болоод за би бүр шокнд ороод. Гэхдээ юм ярьж чадахгүй. Тэгээ нэг ус дуудлага модлох нь амар муу заяа. Ус япон хэлээр сүрээ тавьчихсан юм чи. Зөвхөн намайг сэжижлээ шүү. Тэгээд тиймсэн чи ямар сектембер тий би өөртөө нэг сектембер ярьлаа юм гэж бодож байсан. Тэгээд тэр мобшод яг явна гэж бодож исэн юм шиг онцолоо. Тэгээд яг мобшодод л тэнцэгэлтэй. Гэтэ ямарсан тэнд ингээд бүр амар олон жилийн гэпийг нөхцөхгүй золоо. Тийм. Тэр бас ингээ би ангийнхаа имэрэн цагаас суулж агаад момшогийн ангид орцоохгүй. Момшогийн ангид орох чинь бас шалгалтай. Өөр юм уу тий. Тийм. Тэгэхээр имэрэн цагаас суулж агаад. Танай имэрэн цаг чинь бас амарлаг сурдаг тий. Амар солиотой лаг сурдаг гэж. Их тамир бол миний англи хэлийг бол бүр үнэхээр англи хэлний ертөнцийг бол бүр тэрнээс ч би англи хэл амар дуртай болсон. Тийм. Би тэгээд одоо хүртэл би Ганбатах шиг ингээд Facebook дээр дагдаг миний бүр рөөгл мод Ганбатах амар гүн шүү дээ. Амар гүн амар гоё. Ангид охин сурдаг байсан юм аа. Хөрхөн ч гэсэн амар гоё хөлтэй гоё хүн. Тэнэг шиг хүнийг ярьдаг. Хүдтэй. Нэг намхан болохоор хүмүүсийн хүлэл харагддаг гэсэн юм аа гэж. Чиний найз ч уулантай тэгвэл жилээг өндөр чи яагаад волейбол ордгоосэй. Татс спорт ямар яасан. Нэг гүйлгэж үтснээс гүйж үтсэнгүй. Жорлон дээр гүйлгэж үтснээс зам дээр гүйж үтсэнгүй. Гэтэ ер нь нөгөө нэг тийм гой заалтай амар гоё. Ер нь ингээ багасаа нэг тийм жоохон спортын төвтэй. Чи дээр чинь бол яг энэ Монголын тэр яг системийнхэн золиос ахгүй. Зүгээр заасан бол сурчгал байсан ахгүй. Бүр багаас. Тийм хүй Монгийн заалгүй байсан. Заадгүй байсан. Харин заалгүй би яаж би тамиртай байх юм тамиргүй. Заасан бол нэг худлаа өнө санджигнаа шартай юм чинь сурч ийлээ гэсэн. Тэгсэн чинь нөгөө удаандаа тэр чинь юу бич болчихгод нэг тийм инсекюр болчихж байгаа байхгүй тий. Тэр юм чадахгүй та ормооргүй санагдал тий. Яг тийм болчихж байгаа. Тэгээд би бол яг тэр шинэ Монголын тэр спортын ингэж амар саппорт хийдэг нь бол амар таалагддаг гоё тий. Айгуу гоё системтэй зааж мадаг тий. Тийм галагч өөрөө нөө сагсан дуртай юм болохоор тий. Яг нөө Японы юугаараа л багтаа. Японы нэр нохооч байсан сагс хэлдэг хаа. Ер нь хүнд тамир хэрэгтэй. Юм тамир хэрэгтэй. Тийм шинэ Монголын дээр гоё яг ингэж бүх урдлаг юу нийгэм аа. Тэр урлагийн заалмал бүр яах гэдэг юм бэ гэж барыг соёлын төвөрхөө юм байна. Та нарыг нэрээ хаа төгсгöd тэр заал ашиглалтанд орсон биш бид нар чи ястын нийгэмд дуусараа багалтай болсон шүү дээ. Тийм. Тэнд урлагийн өслөг болсон чинь манайх нэг ягаад чинь гинт нэг сонь флашбек орж ирээд чи ингээд нэг юм ардын хувцастай дуулж исэн ч юм уу бүжгэлж исэн ч юм тийм орж ирдэх юм. Нэг чи ингэсэн. Ингээл
манай ангийнхан чи 3 тэсэн штэ. Манай ангийнхан чи бүр ингээд юмны авраг 3 орох нэг юмны авраг авах нэг тийм дом байт юм шүү. Нэр хүндээ Тэг ингээл энэ тэндээс багш магш авчраал тэгэл хүн болго юмд хуваарлаа гэсэн чинь нөгөө юуслес юм болохоор содоо тэр үлдлээ. Чи содоо арай сэрэг юм болохоор хойлын ардын бүжиг рүү норчлоо чи ардын бүжиг чадахгүй шүү. За яадг юм энэ оргил от хоёр байж тэг. За энэ хоёр ардын бүжигэд бидний тухай яриад байгаа шиг байна гэдэг. Ямар ч юм уу. Би яагаад тэр санаад байгаа юм бол чинь би сайн бүжгэлсэн юм байна. 3 дугаар ангирч би байхгүй шүү дээ. Харин тийм. Яаж би явасан. Би чиний нэг зураг мөрийг харсан байх та. За тэгсэн баг. За тийм. Орж ир. Танах чинтэй ус амар бүжигчэнтэй шүү дээ тэр. Ододтой бүжиглээ. Финалист бадмаа тий. Нөгөө нэг тэглээд заяа. Жирж тэглэхээр амар ширв. Тэр бүжигмэл гэлнэр амар би яаж байгаа яг өнгөх нь голфц ээж нэг голфц ээж голфнээс хордоод тэгсэн байгаа ч згаалтаас амар тамиргүй заяа. Гүүгээгүй мөртлөг гүйлгээд. Гэтэ юмд орохгүй дахиад ижимэдүүлэх гэдэг. Тэгээд гараад ардын бүжигт орж байгаа байхгүй. Тэгээд ягаад бид нар чи санаад байгаа юм бэ? Танаа ууч уус амар бүжиг нэгт орсон шүү. Тэг танаа уу сайн. Тэгээ манай уу нэг магтаад байгаа чаа. Санаад байна. Би тэгтээ танаа уу нэг өнөөг амар санаад байгаа юм. За. Өнөө нэг тийм хөөрхөн бойс. Тэгэх юм үгүй гэж. Яг тэ навцуг гат. Нээз нөхөш. Гач уусаа. Нэстэ манай үеийн дарга. Оо тийм үү? Тий. Үгүй Батур жогш амар их ярддаг байсан болов өнөө гэд. Тэдний ангид байсан нэг төрөнд таа. Тий чи манай үеэс өнөөг л санаж амаа. Тэг өнөөг л санаж. Үнэхээр өөр бол үнэхээр санах байлгаж гэж. Манай үеэс зартан хүн байгаагүй юм. Танаа жоохон яа юм шүү гэж. Тэгээ мэдгүй. Манайхаа бичээрээ авраарай. Баг 3 намайг хахадсан 3 дахь үеийнхнээс 7 дахь үеийнхнийг л өөр амар мэдх юм шиг байна. Тийм. Чи 7-гийн ч бас сайн ер нь аягүй сайн штэ. Манай үеийн гэсэхгүй юу? Нөгөө юм яг чиний хэлгээр нөгөө зугаалга одоо юм шинэ жил урлагийн үслэг гэдэг ийм болдог нөгөө нэг ийм үеийг нэг ингэж нэгтгэдэг юмнууд нь штэ тий. Тэднэр дээр нь дандаа ингээ өвчин гараад ингээд ерөөс тэр нь болоогүй ядаа шинэ жилэнч болоогүй юунч болоогүй гэд. Тэгээд нэг ийм хувийн тоглолттой хүмүүс гэх юм уу? Яг хувь үедээ айгүй дажгүй. Гэхдээ ингээд нэг бүр нэг яг ингэж нэг нээлж яадаг юмнуудаас айгүй зөв хүмүүс. Гэхдээ мэдгүй тий дотор нэсэн болохоор гоё л хэлсэн шүү дээ. Чамд тэр мэдээлэл багш ордог гэсэн нөгөө нэг Spider-Man-тэй адилхан мэдээлэл багш. Гэтэл магшин хөрөө. Гэр багш суусан юм. Мэдээлэл магшин гэтэл магшин төгш өндөр чимээгүй өндөр. Үгүй нэг тийм Spider-Man-тэй адилхан нэг тийм багш байсан. Чамд арай ороогүй юм шиг. Надаа л орж ирсэн. Spider-Man-тэй адилхан. Өөр чинь юу байгаа лээ? Ачаач. Тиймэрхүү юм шүү дээ. Өөр гоё юмнууд байд юм аа гэнэ. Тэгээд нэг жижиг сажигтэй. Жижиг танх цэнхэр хөвсгдөг шиг. Тэр хөвсдөгтэй нэг хаанч байла. Бүр дараа нь төгснээ дараа очиж нэг бүр шаал өөр өрөнд тавьсан. Стил үнэртэй стэйс шүү дээ. Бүр яг. Тэр угсаа арилахааргүй шингэсэн баха. Хөө тэрний дуугч юм багчин тэр урлын бутаг гэдэг хамтлагийн юу хийсэн бэл ч тээ. Нэг тийм туран гагч байсан шүү дээ. Тэг бид тэр чи сүгэлд мэдсэн. Тэг бид нар дуугч юм гэж ордог байсан юм уу? Үгүй шүү дээ. Тэгтээ амар сонинтэй. Уулын дуугч юм хичээлж айгүй бас ингэж дуулмаар лсэн үү? Хэрэгтэй хичээл байгаа хгүй юу. Одоо ингэж би өөрийгөө ингэ сонгодог хөгжмөнд амар дуртай гэдгийг сүүлд олж илрүүлж байгаа хгүй. Тэгэнгүүт даанч би ингэ хинийхэн ч ингэ нэрийг ч мэдэхгүй, нэрийн дууд ч мэдэхгүй. Би хэрэг ингэ 10 жил тахта надад тийм нэг хичээл нэг тийм нэг жоохон зүй амсуулсан бол бас би нэгтэй тийш явах сонирхож мөнөрхөөд бас нэг жоохон бас тийм. Чи тэгтээ юунд явдаг гэсэн юм уу? Ямар нэгэн дугуулсан секц хүн хөх толго нэг юм сонгодог үстэй. Би нөө юунд явдаг гэсэн. Би нэг флатад зүг англи хэлний юмд явдаг байсан юм дээ. Тийм. Англи хэлээ. Тийм англи хэлний дугууланд. Тийм биш. Тэгээд юмсэн Селин Дионы зурм орчууллаа. Англи хэлний дугууланд явдаг гэсэн. Өөр чин волейболын дугууланд явдаг. Тэгтээ тэр барыг ордог байсан гэж. Тийм үү? Тийм барыг ордог байсан шин. Нимэх гэж өгшөөд өгсөн шин нэрээ Тийм. тийм. Тэр чинь танаа юм багш байлаа. Айлын үеийнх. 2 дугаар 2-3 багш байсан. Тийм. Тийштэй тийм. Тэгээ тэнд чинь танаа үеийн хамаг өндөр бэндэр гэдэг тий. Тийм. Нэг нэмэх багшааг нэг шилээд авцсан юм шиг. Харин тийм хамгийн өндөр ойдом чам. Тэндээсэн шүү дээ. Үнэн. Манай намайг 2-т орох чинь манай 2 нэг ч амар өрөвдөлтэй 6хан бандтай. Тийм л байсан даа гэж. Тэгээд бид нар 2 дугаар ангид байхад яг хэцүү гараад тэгээд манай анги ариун заяач од болж ирсэн. Ариун заяа. Тэгээд нэгдүгээр ангид байсахгүй тэр нөгөө нэг наран туяа гэдэг. Тийм. Танаа доод уу. Тэр ог амар хөтэлдэг байсан шүү дээ. Ангийн дарга наран туяа ангийн дарга.
Тийм. Тэний би яг 20 төгсөөд тэр хэцүү ингээд тоглосон л гэж хэлэх юм да. Тоглосон штэ миний броч нь. Тоглосон. Би ч амар их сүйс торё гэж боддог гэсэн шүү дээ. Тарахгүйсэн. Та тийм ээ. Юу гэж чамаг оруулах вэ? Хөөс гэж. Гэхдээ манай ээж уус амар гашин бөгөөд миний ох юм жижигхэн юу ч гэлээ тэгээд яах юм бэ гэлээ. Окей. Тэр нь тийм жүжигчин болгоод чам тийм нэг гойд нэг тийм амар хөөрхөн эсвэл одон чимэг шиг Авьяастай. тийм амар нэг тийм авьяастай тийм л хоёр хүн л яддаг. Бус нь тэгээд Мэлэн ч биш үү. бус нь тэгээд нэг Дамсаг реклам тоглож байгаа. Тэгээд юу мардаг юм шүү гэж. Мэдгүй одоо яг яах вэ хэлэх мэдгүй л байна л да. Тэгтээ үгүй ер нь шал миний бүр бүх юм шал өөр ахсан баха. Би одоо ахсан баха. Одоо гэхдээ манай хамгаалалтаа өгч мэгчил бүр амар орсон шүү дээ. Манай хамгаалаа бүр Туулаад байдаг гэж. үглээл тийм нэг лимп тоглол. Өстө нэрэг л. Тэгтэл энэ доомэ. Тэр лимп би бас нэг доорэ михэр. Тоглож мөглөө. Тийм бас нэг үлээдэг. Тийм харин яг тэр багасаа явж байгаанууд нь бол яг тэр нот мото заалгаад айгуулаг юм шиг үлээ. За чи нот мод амар мэддэг. Тийм суур мөрийн ер нь айгу сэнтэй тийм шүү дээ. Тийм ямар хөгжмийн дугууланд орсон гэсэн чи яач. Прожект ихтэй хөгтөс гэсэн чи тэгээ ядгийг. Гойл юм биш та. Тийштэй манай дүүс морь тоглолдог байхгүй. Танай дүүж юм ихтэй ш таач. Би тэ миний хүү жоохон ингэ тийм морин уур зур гэж эртэлэг юм тоглох байсан гэсэн чи яач гоё харагдаад байсан чи хөрхи. Би нэр ятганыхан дугууланд халт. Яа тэгээд хоёр уц татаад миний муу балцгаар гарна цэвэр үсэрсэн нэг уцаас цэвэр өн гаргаж байгаа. Тэгээд дууссан даач. Тий ятганд би бас хүүхдээ орны ятганд явж ирсэн шүү дээ. Тийм үү. Ятга бол Амар хэцүү шүү дээ. Үнэхээр амар хоровдд юм лээ. Тийм. Би ерөөсө бүтэн жил яваад дам дара дам гэдэг. Хүний ард нэг юу идэг. Гол хүн аяа төглөө. Тэр арын нэг юу Тэр санчлаа яагаад тэр дугуулыг үзээд гарснаа. Ингээд хүн болгонд аяах хуваарлж өгдөг байхгүй юу. Тэгээд тэгсэн чи бусд нь унган жороо мороч илүү. Нэг амар гой нэртэй аяа өгснө надаа умзанд ширээ. Намайг дөрвчлээд байгаа юм. Нэг замдаг гэдэг. Тэгээ надад стаалдаг. Умзанд ширээ. Тэгээ өмч юм. Хүрсэнд л нэ. Тэгээд юу дуулан дахиж ачаагүй байна. Эсвэл айн тал. Бусдын амар гоё. Огтын уу гэж үлээ. Айгу гоё. Хурдан юу ч үл ямар ч амар гоё. Миний гэсэн чинь нэг тийм балай. Би цорганц явсан дугуулам. Би спорт юмд та нэг ч яваагүй юу. Драмын дугууландаа л яг итгэвтэй явж байгаа л тэгэл дуусна да. Гэтэ манай драм яаж л хагас бүтэнцэнд ордог. Би тэг хагас бүтэнцэнд ирэх амар дургу. Манай гэрч бүр хаас 10 дугаар болт. Тэгээд гэтээ яг дуртай салхараас ирдэг гэсэн юм аа. Яа, хагас бүтэнцэнд ирж байгаа юм уу? Тийм. Тэг та юу идгийг зүгээр л умалцдаг байсан юм шүү гэж нөө. Ер нь бас тийм би тэгээ тэрнтэй амар их тэмцдэг гэсэн шүү дээ. Амар их хангалтааддаг гэсэн байхгүй тэг юмаа хийхгүй. Тэг юу их Юу сүгийн тэр чинь ингээд драм их юм уу? Ромео. Үгүй чинь тэр чинь ингээд уг нь бол учирч янзантай байгаа шүү дээ. Ядаж л хил амныхаа дасгал масгалаагээ тэгээ нэг юм жүжиг мүжиг бэлддэг ч юм уу тийм ихгүй ингээд заримдаа ингээд амар та айд тоглосон жүжиг гэж тэгж үзэж байгаагүй. тийм үү бид нар бүр амар алтан тайлан байлан тавьдаг гэсэн шүү дээ. Тийм үү? Тийм. Бид нар чи амар тайлан байлан тавиад амлаг тоглож мөглөө. Тэгээ тэмцээ интерт ордог гэсэн шүү дээ. Гэтэ ингээд бас яг талд нь ингээд зүгээр ингээд маасраад идэг тэр нь ингээд амар уур хөрөөд иддэг гэсэн байхгүй ингээд. Тэгээ багш маань ч гэсэн өөр яг сургуулийн оюутан дөнгөж төгсөө хоригддаг. Өөрөө ч бас умцмаар л. Хангалцмаар байсан юм шиг байлээ. Тэгээ би ингээд амар уурлан чуу намайг бас тэгээ тэгээд нэг юу яадаг гэсэн маа. Ямарсан драмдаа тэгж үнэтэй яг драмын ачаараас одоо тэр нөө бондгоруулан болно ч юм уу те ингээд нэг бүх үеийнхэн бүр доошо жоохон 6 7 дугаар ингээ хүүхдүүд хүртэл ирчтэй. Тэгэхээр тэд нартэй ингээ танилцаад нэг төрлийн нэтворк хийгээд гэсэн. Тэрнээс юм байна. Би бол харахтаа энэ галзуу хүмүүсийн цуглаан байна. Тэрнээ хамгийн extrovert хүмүүс нь л тэр драмын дугууланд орж идэг юм шүү. Цолоо байсан шүү. Цолоо юу? Шоо. Амар авьяасгүй. Юу ч хийж чадахгүй. Хөөрхөн.
тийжлэгдэж. Би ч бас тийжлэгдэх шүү. Эдний бас хоолыг хараадаг. Барин тэтлэхний За. За. Тэгээ яг ингээд гэрте очингууд өг тэрийг ярих байсан мэн гэдэг Харин юм. тийм Хүмүүс аа. гоё ярих юм байвал бичээрэй. Тийм. Комент хэсэгт бич. Ямар гоё. Комент хэсэгт бичээрэй. Баяа. Юу арт амар гоё гэсэн тэгээ 150 төгрөг чи авч удаа гэсэн. Би арт ууддаг шүү. Зэлцэл. Сүүлийн жил нэг чи байгаагүй юм байна. Нэг Япон эмэгтэй багш ирээд тэгээ бид нар нэг тийм Япон идэх юм зүгтэлээ. Тэрсэн ч байна. Memorable лаач. Remember me. Окей. За тэгээд бас ингээд бодохоор бас үе гинт амир цойлж орж ирээд нийт юм дэд юм аа. Дуулан байт юм харин гэхдээ одоо бас яг марчлаа. Гэтэ нилийн бас урт ярьчлаа бас гоё ярьсан. Тэгээд хүмүүс сонсоод амар гоё тийм related болсон баха. Яа тэгвэл ер нь тэгэл ядаж 10 дугаар үе хүртэл л ижлэх юм туулсан бах гэж бодож байна. Тэрнээс хойшоо цаашаа мэдэхгүй байна. Oh wait. Нөгөө нэг юу штэ. 3 дугаар ингээд цунами болоход чи бүр цунамигийн голомтод байхад чиний мэдээг чи бид нар сонсоод би яг сайн санаж байна. Цэн багс гэж 2 дугаар биш 2 дугаар ингээд байхад цунами болсон юм. Та 3 дахь болсон юм. Гүү штэ. Юу гэсэн үг нөгөө амар цунами юу? Тийм. Бид нар чинь 3 төгсөөд очсон байгаа аахгүй юу? Тэгэхэд цунами болсон. Гэтэ би яагаад чамайг та хоёр бүр яг манай ангид орж ирээд цунамид юу болсноо ярьжсэн байхгүй юу? Би 3 дахь ангийн зуны сургалтанд суугаагүй байхгүй юу? Гэтэ би одоо 4 дахь ангийн байхад та хэд орж ирж ярьжсэн баг та. Магадгүй тийм бах. Яагаад тийм бол тэр чинь та нар төгсөөг байхад болсон байхгүй юу? Тэгвэл тэгсэн юм л та. Тэргээр чинь нэг сүртэй бид нар хүнжил янз бүрийн юм хийж мэгээл нэг явуулж мавуулгал. Бүгд нэг 50000 төгрөг хураалгаж мураалгаач байлаа нэг цуглах. Гэтэ амар баавартай ханд өгөөдсөн шүү дээ манай сургууль бүр тэр яг бидний байсан хот ч юм ижил бүр ингэ арчуулсан болохоор галаагч бүр амар баавартай. Манай Монголын засгийн газраас амар мөсөн байгаа нэр шүү. Би тэгэл вау гэж бодчихсон. Тэгээ бүр ингэ онгоцыг тэр чигээр нь хоосон бүх зөвхөн хандив юм хийж мэдсэн. Тэр цунами бас зарим ээж аав нарын pressure дарсан баг. Ер нь ингэ тийм амар олон хүн бас Япон явахаа болсон ш тэрний дараа тийм. Тэгэж цаа. Тэгээс хүүхэд маань амьдлаа чивл гэж бодсон юм шиг. Тэр үед нөө юу санаж байгаа гэдэг ингэнгүүт зарим хүмүүс нь ингээд бид нарыг ингээд амар ингээд дайжгүй байлгаж байна гэдгсэн чинь танаа үеийн нэг охин баха өөрийнхөө влог дээр би бараг үхэж чинь. Тийм. Үхлээгээд влог өгсөн байлаа гэд багш нар амар муулж зуулаад нэг тэгээд. Яг тэр үедээ жоохон муулжсэн. Гэтэ одоо ботход бас амар жоох хөөхтахгүй ч 20 ганцаараа гал хөөхтлээ айн. Юу миний фейсбુકийн онлайн имийг харах юм бол тэрнээс зүгээр гэртэн цанаа байж шүү. Харин тийм биднээс тухайн үед ямар юм сүртэй юм бицэн гэл бодож л тэгээ одоо бодохоор тэгэл жоох хөөхт айсан л ш таарчлаа шүү. Үхлээл гэж байна. Тэгээ сургууль ярьчих гоё нөө. Ер нь сургууль бас гоё. Тэгээд саксны тэнцэнээр ирээрэй гэж. Окей. Юм ярих болтгой л над дээр ирээрэй гэж. Тэгээ наад Тэгээ битэлээс гоё тийм funny дурсамжаа бас бичүүл бас funny л. Тийм. Үе үеийн гоё юмнуудаа бичүүлтэй. Яа харин тэгээд саруулаас хичээрээ. Саруул хичээрээ. Гол нь саруул шүү. За бүр боли хими их батсан жаагүй. Ном чин сайн зарж чинь өгшөө. Тэр бомоос ингээд тийм бүр хөөрхөд хими их батгийн нэр өгсөн жааш бүр шинжлэх ухааныг өөр дээрээ автлаа тийм сайн багтаа яах вэ? Йоо, тийм аим лаг юм лээ штэ ёо. Тэнэг байгаа зү. Йоо. Чи чирэгдэх. Харин тий навтаж хими хэлээр чи би наа өсөг тооёр чи яагаад нэг юм байгаа юм. Яа. Окей яа. За тэгээд энэ бүхнээ зөте уганаага. Саруултай ч юм уу гоотой ч юм уу болох ямар ч тийм хоёр өөр төрлийн юм. Саруулыг харах юм бол ямар подкаст байлаа? Ямар хүмүүс адрууд жаансан чич. Эндээс аваад гэж чам зүр. Эндээс ганц юм явж байгаа. Адруу хүмүүс бүр ингээд амар дураараа заяа. Чи энтэй суугаач. Чи хэй болгоотой суугаач. Хоочны дотоос хоочны тэрнтэй суугаач. Яа чи хүүтэй суугаач. Тэгж юм. Пүү яг үн гоё хараа. Илтэн өнцөг хийм ярихгүй өндөр. Яа. Тэрнээс саруул бичээрэй. За тэгээ гоё ярьлаа. Баг 2 цагийн подкаст. Энэ чихтэнд л оруулж дээ нэг хаасах юмс гэнэ. I don't care. Яг энэ сэдвээ сонсож байгаа хүмүүс сонирхолтой хаа гэж бодож байна. Угаасаа шинэ Монголын биш хүнд бол угаасаа аль хэдийн гараа авсан байгаа шүү дээ. Тэгээд энэ хүртэл сонссон бол үүж тэрэх хөө.
Наарын ус ингэж чирээ гэж. Бомби орно гэж. Яа. Омдонд ширээ гэж чирээ. Тавсан цаас. Зүгээр саруул гэж үчээ. Омдонд ширээтэй саруулаа яадаг. Омдонд саруул ширээ. Юм ийм их саруулаа. Омдонд ширээтэй саруул хийх. Химих наруулах. Арал. Игүүд хим хоёрч холбоо өгөхтэй гэсэн. Омдонд ширээтэй. Саруул химик. Бүх чанга хайдаг өнөөсөн. За тэгээ бай хоочны доо. Бака. За шин Монгол кино задлаа. Сонсож баярлалаа. Subscribe. Энэ бас хагасан подбайд.